Look TV movie podcast presented by Another Day, Another Movie. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Ингээд манай Halloween-ы баяр зориулсан кино аимшиг кино ярьдаг дугаарыг маань хамгийн сүүлийн дугаар буюу part 2 эхлэхэд бэлэн болоод байна. Сайн байцгаана уу? Би энд дахин нэг удаа аимшиг кино ярих гэдэг сууж байна. Миний сонсогчд ч мэдж байгаа да. Тамаг аимшиг кино үздэг гэдгийг. Та нартай ярих гад үзлээ би. За би үзсэн. За энэ удаагийн дугаараар бит хоёр аимшиг кинон дээр за би л ерөн сонгосон л доо. Classic аимшиг horrors аимшиг кинонууд буюу цаажаарай. Classic аимшиг кинонууд буюу ер нь бол одоогийн энэ аимшиг кинонуудын яг хийц ч юм уу тэр хийцүүд тэгээд ямар хуу үйл явдал яаж хизээ хүмүүс айлах гэдэг одоо ер нь бүх юмний ингээд төвшнийг анх гаргаж ирж тавьсан. Стандартыг нь тогтоосон. Тиймэрхүү аимшиг кинонуудаас тийм учраас одоо классик гэж нэрлэж байгаа. Тийм. Тэр кинонуудыг сонгосон байгаа. Тэгээд тэр кинонууд маань болохоор эхлээд 1960 оны Psycho, хоёр дахь нь 1960 Psycho Killer. Хөөч одоо ингэж таслах байна. Тэнгүүтээ хоёр дахь кино нь болохоор Rosemary's Baby гэдэг 1968 оны киногоо. Нөгөөх гурав дахь кино нь The Exorcist гэдэг 1973 оны кинод байгаа. Тэгээд сая одоо энэ ойр үе орчин үед ер нь ингээд бас аимшиг киног нэлээд дэлгэрүүлж том ертөнц болгож гаргаж ирсэн James Wan-ы Conjuring бас хамгийн сүүлд нь ярина. За ингээд бид хоёртой аимшиг киноны классик ертөнцөөр аялахад бэлдээрээ. Аялахад бэлнэ үү? За бэлэн гинэ за эхэлцгээе. 1960 онд нээлттэйсэн horror mystery thriller гэсэн жанрын киногоо. За тэгээ үргэлжлэх хугацаа нь 109 минут. $800,000 бүтээд $50 сая ашиг болсон. Найруулагчаар нь алдарт Alfred Hitchcock гэсэн хүн ажилласан байгаа. За тэгээд энэ болохоор Alfred Hitchcock-ыг тухай ер нь жоохон ярих гэж утсан. Alfred Hitchcock бол нэлээд угаасаа том одоо юу гэдэг чи одоо кино ертөнцид нэлээд том юмыг хийсэн. Тэгээд нэлээд олон шинжилэлт өөрчлөлт ирж байсан. Тэгээд нэлээд одоо юу гэдэг кино ертөнцийн нэлээд том хүмүүсийн нэг гэж явдаг. Тэгээд нөлөө бүхий инфлюенсер байхгүй. Тийм яг жинхэнэ утгаараа инфлюенсер. Тэгээд кино индастригийн инфлюенсер гэж. Тэгэнгүүтээ 1899 онд төрсөн. За сайн байгаа. Өөр century-гийн хүн байгаа зү. Тэгээд 1899 онд Англи улсад төрсөн. Тэгэнгүүтээ карьерийнхаа туршид ер нь карьер нь 60 жил ер нь өөрийнхөө карьерийг ингээд киноны найруулагч юугаар screenwriter явсан. Тэгээд тэрэндээ 46 одоо Оскарт кинонууд нь нэр дэвшсэн байдгийн 5 нь найруулагчаар нэр дэвшсэн. Гэхдээ хэдэж Оскарын яг найруулагчийн шагнал авч үзээгүй. Тийм үү? Тийм авч үзээгүй. Тэгсэн мөртлөө хамгийн сүүлд нь өгөхөөс нь 1 жилийн өмнө Оскарын тэм нэг юм life achievement маягийн тэм нэг хүний нэрэн доор нэг юм шагнал өгдөг тийм шагналыг өгч ийсэн. Кино урлагт нэлээд том зүйл хийсэн гэдэг утгаар нь. Тэгээд тэр шагналыг өгөхөд Оскарын одоо хүртэл хамгийн богино спич гэдэг юм блэ. Нүг acceptance юу гэдэг чинь шагнал гардуулах хэсэл ингээ өөрх нь ингээд хүлээж авч thank you гэж бодсон юм уу? Тий, thank you гэж бодсон. Үгүй хин бас тэгсэн мөлий Grammy дээр ч лөө нэг мэдгүй. Tupac лөө. Манлаа. Мэдгүй юм гарахаараа манлаа. Тэр бас нөгөө нэг юм дээрээ. Тий. Thank you гэж бод. За тэгээд Alfred Hitchcock-ийн ерөнхийдөө киноны хийц нь болохоор нэлээд suspense үүсгэх буюу төгшүүр их хүнд өгдөг. Нэлээд хүмүүсийг төгшүүрийн байдалд оруулдаг. Тэрүүгээрээ Master of Suspense буюу suspense одоо төгшүүрийн master гэж нэрлэгддэг.
Тэгээд энэ л болохоор ер нь хэрэв Alfred Hitchcock-ийн кинонууд үзчихсэн Vertigo гэдэг кино нэлээд алдартай. Нэлээд юм бас амар эвгүй кино байдаг. Тэгээд тэр кинонд өөрөө юу гэж хэлдэг л тэр кино миноноос ингээд ерөөхдөө ингээд зураг авалтууд нэлээд төстэй өөрхөн кинодын яг өөрийнхөө тийм шийдлийг аягүй оруулж өгдөг. Хүний нүүрний реакцийг аягүй авдаг. Ерөөсөн нэг юм яриулахгүйгээр реакцийн нүдэр аягүй их реакц авдаг. Тэгээд тэрүүгээрээ нэлээд алдартай найруулагч. Харин тийм байлээ. Ингээд нэг их диалог байхгүй. Тэгснээ ингээд шотууд амар урт ингээд жүжигчин ингээд юм ярихгүй мөртлөө ингээд ямар нэг юм ингээд хийгээд ингээд яваад идэг гэх юм уу. Тэнгүүт яг нөгөө нэг close up shot-н дээр нь яг тэр жүжигчнийхэн яг царайн дээр нь яг ингээд тэр жүжигчнийх нь одоо нөгөө нэг react энтриг дандаа ингээд янз бүрийн сонирн байдлаар харуулдаг. Тэгэн чинь 60 оны кино чинь бүр ингээд амар ер нь л хүмүүс мэдчихэж байгаа. Дээр үеийн кинонд ер нь жоох ингээд ямар ч гэж хэлэх юм жоох сонирн байгаад байдаг ингээд нэг тийм тэрийг тэгтээ ямар гэж хэлдэг юм бол ямартай ч нэг жоохон сонио. Тэгснэ ингээд одоогийн кинонууд чи ингээд амар реалистик болсон гэх юм уу. Тэр үедээ ч гэсэн айгүй реалистик гэсэн баг л та. Тэгтээ ингээд тэр үеийн хүмүүс угаасаа тийм байсан. Hitchcock-ийн нэг юм сонин the fact гэх юм уу нэг юм байдаг нь нэлээд одоо юу гэдэг чинь нэг тийм амар well behaved амар хүмүүжлтэй хөхтэйсэн. Тэгээд тэр нь юунаас болсон гэсэн чинь 5 настайдаа яасан гэдэг утга нь тэр нэг байдаггүй. Гэтэ 5 настайд нь аав нь ингээд цагтаад бичиг өгөөд хүүгээ баримтлуулж исэн. Тэнгүүтээ шоронгийн тэр нөгөө нэг cell гэдэг чинь шоронгийн тэнд шоронд ингээд хэдэн минут хүүхдээ байлгасан гэж аахгүй. Тэнгүүтээ цагдаа ингээд буцааж гаргаж ирснэ. Ингээд тэ хүүхдүүд одоо ингээд юу naughty things гэдэг юм нэг одоо тийм муу зүйл хийх юм бол ийм болдё шүү гэж ингээд жоохон айлгсан байхгүй. Тэр нь тэгээд ирээдүйдээ ингээд фобиа болоод траума болоод үүссэн. Тэгээд тэрнээсээ болоод Alfred Hitchcock-ийн кинон дээр цагдаа нар ихэнхдээ жоохон муу дүр ч юм уу эсвэл нэг юм сонин хүмүүс нэг юм хүн одоо жишээ нэг кинонууд дээр чинь цагдаа нар ингээд хүн тусалдаг ингээд ийм сайн ажил хийдэг те ийм хүмүүс идэг штэ hero маягийн тэгэнгүүт Hitchcock болохоор тэр хүмүүсийг цагдаа нарыг дандаа ийм сонин байдлаар амар сонио юу их гэдэг аа мэддэхгүй сонио хүмүүс ингээ буруу зүйл хийдэг муу зүйл хийдэг хүмүүс ч юм уу тиймэрхүү байдлаар дандаа цагдаа дүрсэлж оруулдаг. Тэнгүүд яг Psycho-гийн тэр цагдаа сандарч байна. Нэг гчээ яг амар weird цагдаа те яг гадаа гэтээ нэг тийм угаасаа нэг тийм манай талын хүн биш байгаа ингээд амар мэдрэгдээд гэтээ ингээ яг гадаа мэддэхгүй амар creep байгаа зү тэр цагдаа. Харж ингэж зогсож тэр нь Alfred Hitchcock-ийн Psycho болон Michael Powell's Peeping Tom гэдэг хоёр кино ингээд зэрэг 1960 онд гарсан. Тэр хоёрыг ерөөхдөө ингээд аимшиг киноны ертөнцид цуврал алуучт гэдэг жанрыг ингээд тийм одоо юу сэдвийг нэлийн бүр жанр болгохтол нь хөгжүүлээд тэг ингээд ийм цаашаага бүр том юм одоо юутэй байж болох юм шүү. Энэ бол бүр ингээ өөрийн гэсэн байр суурьтай байх ёстой тийм сэдв шүү гэдгийг ингэж тэр хоёроор ингэж юу хэлсэн юм бэлээ. Тэгэхээр одооний цуврал малуурчтай нэлийн юмнууд бол тэр хоёрын бас киноны ингээд стандарт тавьснаар ингээд ихэлсэн гэж явд юм бэлээ. За ерөөхдөө зүгээр хальт нөгөө тайм үйл явдал гэдэг чинь одоо Psycho яг юу болдог үйл явдал нь гэвэл Marion Crane гэдэг эмэгтэй нөхөр одоо ингээд хайртай залуутайгаа баян сайхан амьдрахын тулд дараагийнхаа хөгсөн банкнд хийх ёстой $40,000 аваад хотоосоо цухтаж байгаа хэсэг үйл явдал гардаг. Тэгээд энэ үйл явдал нь болохоор цухтаж явж агаад машин бариад ингээд одоо хотоосоо явж байгаа хэсэг гэдэг чтэй. Хотоосоо гарч идэг. Хингөнгөтэй явж байхдаа өөрөө амар аадар бороо ороод тэгээд нэг дэм буудалд хоноглохоо шийдээд Bates Motel-ыг сонгоод Bates Motel руу замд нь болохоор Bates Motel руу ороод хондог. За тэгээд ингээд үйл явдал юу эхэлдэг. Тэр нөгөө нэг mysterious гэдэг нь яг тэр мотел дээрээс эхэлнэ. Та хэдэд тэр юу гэдэг лээ mysterious их чинь нууцлаг тий тэр нууцлаг яг ингээд нэг юм ингээд яг нэг зүйлийг ингээд олж мэдэх гэдэг ингээд нэг тийм үзэгдээд байдаг кинонууд байдаг шүү дээ. Яг ингээд учрыг нь олох гээд яг учир нь ингээд сүүлд нь тайлбар плот нь ингээд сүүлдээ байдаг ч юм. Тийм төрлийнх гэхдээ ингээд нөө хийцэн бүр ингээд амар. Одоо 60 оны кино мөртлөө тий үгүй мөртлөө нь цаашаа. Угаасаа Alfred Hitchcock сайн л юм хийсэн байж таарна шүү дээ. Гэхдээ зүгээр яг тэр үеийн кинонууд нэг тийм сонин нөө байдаг гэд түр ярьж байсан шүү дээ.
Тэр нэг сонирн байдал нь ингээд яаж илрээд байгаа юм гэхлээр яг ингээд жүжигчдийнх нь яг ингээд тоглолтоос нь гэх юм уу яг ингээд жинхэнэ яг ингээд тоглолтууд нь байгаа штэ ингээд яг диалог энтертэй ингээд энэ тоглолтууд дээр болохоор жүжигчд нь яг ингээд одоо чинь киноны одоо гардаг киноны жүжигчдтэй ижилхэн ч юм уу те ингээд миний ондоо гэж хэлээд байгаа нь тэр жүжиглж байхдаа ондоо биш заяа яг ингээд реалистик амар гоё ингээд явна. Тэнгүүдлээ яг нөгөө нэг үг хэлэхгүй нөгөө Альфред Хичкокийн чиний түрүү хэлсэн нөгөө нэг ингээд нэг давуу тал гэлүүтэй өөрийнх нь нөгөө имиж нь гэсэн штэ тэр нь болохоор нөгөө нэг реакцийг нь илүү их харуулдаг гэд яг тэр реакцийг нь илүү их харуулдаг тэр хэсгүүд нь болохоор бүр надад амар сонирхолтой санагдсан байхгүй яг ингээд шотууд нь одоо ингээд ханд хэлт ч юм уу те камер нь ингээд гаран дээрээ явж яснаа ингээд дагаад ингээд ямар ч текст байхгүй те зөвхөн тэр жүжигчнийх нь одоо ингээд нэг юм хийх гээд ингээд бид нар бүгдээрээ л тэгдэж штэ ингээд ямар нэг юм хийх гээд ингээд за тэгээд толгой дотор ингээ өчнөө юм бодоод яг ингээд нэг үйлдэл хийдэж штэ. Яг тэрийг ингээ харуулад байдаг. Яг одоо үеийн кинонууд дээр нэг тийм байхгүй дандаа диалог болцсон чашийн зүгээр ингээ диалог байдаг. Тэгтээ ингээд тэр нөгөө нэг одоо миний саяны хэлсэн тэр нөгөө бодоод байдаг яг ингээд бодоод нэг үйлдэл хийдэг гэдэг гисэн штэ. Ингээ бодит амьдрал дээр бол хүн болгон тэгдэж штэ. Ингээ толгой дотор бодоо. За өнөөдөр би нэг юм хийндэ ингэндэ тэгэндэ гэд бодоод ингээ хийж явах үйлдэл нь болохоор тэр их зүйлийг ер нь л дандаа катлцсан юм шиг санагдаад байхгүй одоо үеийн кинонууд дээр нэг гаргадгүй. Тэгснэ тэр Хичкок болохоор тэрийг амар гоёор гаргацсан яг ингээд камер нь ингээд яг нэг газараа биш. За зарим сцен дээр нэг газараа байна. Зарим дээр нь ингээд ханд хэлт хөдлөн, зарим дээр нь ингээд доолы хийдэг ч юм уу те. Нэг тийм удаан ингээд have to nice хийгээд байдаг. Тэг ингээд жүжигчнийх нь ингээд зүгээр ингээд толгой дотор юм бодоод ингээд нэг хитэн тийшээ алхаж малхаад ингээд бодож модж байгаа тэр нэг хэсгүүдийг ингээд удаанаар ингээд үзүүлсэн. Тэр нөгөө нэг юм жоохон атмосфер кино ч юм шиг дүүхээ. Тэгснээ ингээд аим шиг кино байгаад байгаа байхгүй. Нэг надад бол яг тэр шотууд нь бол амар гоё байсан. Ер нь бол ингээд би нөгөө орчин үеийн хүүхэд болохоор хар цагаан кино минь нэг үзэж чаддаггүй байхгүй юу. Гэдэг ер нь бол нэг тийм юугүй сүсэггүй. Хар цагаан кинод нэг сүсэггүй. Тэгсэн чи яг ингээд зарим нэг яг үзчихсэн хар цагаан кинонууд байгаа. Тэгээд яг тэр дундаас яг ингээд саяны Альфред Хичкокийн яг Psycho-г үзэхэд бол надад үнэхээр их таалагдсан. Яг ингээд угаасаа кино сонирхдаг ингээд кино мэддэг хүмүүс бараг угаасаа бүгдээр үзсэн байдаг бах. Би болохоор сая энэ подкастаа бичгээд үзсэн. Бүртөө надад үзүүлсэн. Тэгээд тэгсэн чи яг ингээд шотууд нь надад үнэхээр таалагдсан. Амар гоё шотууд. Тэгснэ ингээд тэр нөгөө нэг юу нь бас амар надад таалагдсан ш нөгөө нэг Бэйц мотел байгаас тэ. Бэйц мотелийнх нь тэр нэг мотелууд чинь мэдхгүй нэг тийм ондоо байдаг. Тэр Бэйц мотел нэг гоё байсан. Би тэр Бэйц мотел шиг тийм газар яг очиж үзмээр санагдтал амар гоё байсан. Нэг тийм ингээд нэг давхар ингээд ийм олон байшингууд байсан штэ. Тэг ингээд нөө үүдэрээ ингээд нэг юу замтай тэг ингээд замаараа явж байгаад ингээд ордог. Тэр нь надад юу амар сонирхолтой санагдсан. Тэгснэ ингээд байжсэн хойно яг ингээд уулын толгод дээр нэг байшин байгаа юм шиг ингээд байшин байж байгаа л тэг. Айгуу юм байсан. Амар гоё байсан. Тэг нөө нэг одоо ингээд кинон дээр ингээд нэг юм ингээд үзүүлэх гээд ч юм уу ингээд албаар одоо тэр нэг цонхон дээр ээж нь байдаг гэсэн нэг тийм хамгийн ихэнд Марин ирж яхад нэг ингээд эмэгтэйг хардаг штэ. Тэр бүр амар юм тод шот байдаг те. Яг тэр эмэгтэйг ингээд яг бүр ингээд харж байгаа нь ингээд илт ингээд би болохоор ингэж бодоод байгаа байхгүй. Одоо өөр кинонууд дээр ч юм уу тим юмыг нэг тэгж гаргадаггүй. Зүгээр ингээд хөнхөн зүгээр ингээд хальт ингээл хараал те хүний нүдээр ингээд нэг хальт харж байгаа юм шиг харуулдаг. Тэр надад зүгээр амар сонир санагцсахгүй нэг амар тод тэгснэ ингээд толныхоо өдөр ингээд үсээ ингээд оролдож явж маа. Ер нь аль жоох ингээд амар эвгүй те дандаа л нэг тийм тэр сценүүд нь дандаа л нэг тийм юу ингээд нууцлаг юм ингээд үсэг энэ ячив гэх бүр энэ ячив гэсээр хамгийн сүлд нь очиод гэдэг дууссан. Яг тэр үеийн үзэгчдүүд яг тийм байсан гэж аахгүй юу. Одоо яг за ер нь Psycho бол тэр үедээ амар сонин бас нэг стандарт ч юм уу тэр хүндээ хүмүүсийг цочроож ирсний зүйл нь болохоор гол дүрийн эмэгтэй нь кино эхлээд 47 минутын дээр нас орчдөг. Тэгээ ийм болчингууд хүмүүс одоо энэ кино яах вүлээ? Цаашаа юу болох вүлээ? Яах вэ? Гол дүр биш байсан юм уу гэж яг бодлоо. Гол дүр нь яах вэ? Одоо ингээ гол дүр нас орчихаар яах вэ гэдэг юм айгүй их тэр үед гарсан байгаа байхгүй юу? Тийм учраас тэгээд ингээ цаашаагаа үргэлжилж байгаа одоо ингээд үргэлжлээд ингээ амьдрал явж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд сцен болгон дээр хүмүүс баг ингээ түгшиж айж ингээ одоо яах юм бол гэд энээсээ шалтгаалаад ер нь нэлээ их suspicion-ы одоо
яг юу гэж хаан гэж нэрлэгддэг юм байлээ л дээ. Битээ шанчиг гэж таасан. Тийм. Яг тэгсэн. Яг тэнгууд нэг тэр үеийн кинонууд дээр гол дүр нь өгөхгүй байсан байгаа байхгүй тий. Тэнгууд Hitchcock өөр юм хийцэн тий ингээд бүүн болж гарч ирэнгүүт ингээ хүмүүс гайхаад хүш ингээ гол дүр нь хүчиж байгаа юм. Эсвэл энэ гол дүр биш байсан юм уу? Эсвэл ингээд энэ залуу энэ Bates гол дүр нь юм уу? Ингээд ингээ гайхаад тий. Norman Bates ч гэх шиг амар. Norman уу? Norman. За sorry. Norman Bates. Угаасаа нэг тийм байлэр тийм юм гаж донтон нэртэй. Norman Bates. Norman Bates надад ингээд зүгээр үзэгчдтэй ингээд зүгээр сонирдуулж хэлэхэд яг ингээд Norman Bates-ийг ингээд гэрлээ унтраагаад яг хажуу талаасаа ингээд шотон дээр дандаа Christian Bale-тэй ижилхэн харагдаад байсан шүү. Марлагийн хамгийн хэлзээтэй Christian Bale энэ. Christian Bale юм шүү энэ. Christian Bale. Амар ижилхэн харагдаад Christian Bale гэхдээ яг жоохон өндөр. Та гэхдээ үзсэн хүн байвал надад санал нэгжээл манай бичлэгний доор комент үлдээгээрэй. Та нар ингээд комент үлдээхэр чи ингээд баярлдаг шүү. Тийм шүү. Комментуудын бид хоёр өөрсдөө дандаа уншдаг. Тэгээд хоорондоо ярилцдаг. Тийм ингээд комментууд дээр ингээд жоохон сэтгэл өвдөх юмнууд бэдэм бэлээ. Би хүмүүсийг ингээд подкаст хийдэг хүмүүсийг ингээд сонсчоод битгүй юу та маялаад байгаа. Ингээд боддог шүү. Яг өндөө өөрөө энэ надад намайг юу гэдэг байгаа. Би амнэс. Тэгж бодсон юм лээ. Гэтэ яг ингээд яг тэр үедээ ингээд тэгж реакцлж байгаа дараа нь тэг ингээд ухаантай хүн юм болохоор. Тийм ер нь нэлээд битэр өөрсөндөө тусгаж аваад хоорондоо ярилцаад цаашаа дахиад яах вэ, ийх үү, яаж сайжрах уу гэдгийг хоорондоо бие биентэйгээ маш сайн ярилцж байгаа. Тийм. За ингээд эргээ кинонд. Alfred Hitchcock гэсэн хоёлоо тэгсэн чинь кино ертөнцийн инфлюенсер гэдэг. Тэгсэн чинь надад ингээд бүр яг инфлюенсер гэдгийг ингээд интервьюд хэлсэн, өөр газарч хэлсэн ч юм уу ингээд хэлжсэн найруулагчийн нэр нь заяа. За тэр нь болохоор Steven Spielberg, Brian De Palma, John Carpenter гэх Halloween гэх киноны. Тэнгүүдээ Sam Raimi, M. Night Shyamalan, Martin Scorsese, Giorgio A. Romero, Peter something Bogdanovich гэнэ. Тэнгүүдээ Dario Argento, William Friedkin гэдэг энэ болохоор William Friedkin гэдэг энэ зал болохоор юг Exorcist хийсэн зал байгаа. Тэгээд David Cronenberg, тэгээд Quentin Tarantino. Эднэр яг өөрсдийнхөө inspiration тэгээд нэлээд том influence авсан Hitchcock киноноос гэж ярьцгаадаг найруулагч нар. Яг миний дуртай найруулагч нар бүгдээрээ биш. Харин тийм бараг их нь байна. Тийм, Sam Raimi, Quentin Tarantino. True. Тийм угаасаа яг ингээд тийм юм байлээ. Яг ингээд би угаасаа тэр үеийн кинонуудыг үзэж байгаагүй. Гэхдээ нэг тийм rare байгаад байсан гэх юм уу. Эсвэл зүгээр ингээд одоо үеийн кинонуудтай харьцуулахад rare санагдсан байж магадгүй л дээ. Гэтэ зүгээр ингээд аимшигын кино мөртлөө тэр аимшигын зүйлийг яг ингээд тэр одоо сэтгэхүйн аимшигын зүйлийг яг ингээд тэгж үзүүлээд те ингэж хийгээд тэгсэн хамгийн сүүлд нөө нэг детектив гарч нөө Бейтстэй уулзч гарч ирээд ингээ ярьдэн штэ амар удаан одоо ингээ плотны төсгөлд ярьдэн штэ. Яг тэр хүний гарч ирээд ярьж байгаа зүйлийнх нь яг ингээ тэр жүжигчнийхэн царайнаас нэг ингээ харагддээ штэ. Бүр ингээ хин ч энэ зүйлийг мэдгүй анх удаа ингээ олж нээсэн ийм сэтгэл зүүн одоо онол ингээ ярьж байгаа юм шиг тэр хүн ярьдэн штэ. Тэнгүүд би яг ингээ бодоод үзээд юу байсан чинь яг 60 оны кино юм чи баг анх удаа л яг энэ зүйлийг сэдвийг хөндөж ярьж исэн яг энэ кино байна гэж харсан болохоор яг тэрнгээрээ яг ингээ инфлюенсер болчихж байгаа байхгүй шүү. Тийм. Шууд хүмүүстэй ингээд шууд ингээд нөлөөлж байгаа байхгүй тийм. Дэлхийд даяар нь. Тэр угаасаа бүр одоо яригддаг зүйлийг ярьж байгаа байхгүй тий. Одоо ингээд traumatize гэдэг ч юм уу. Бидний байнга ингээд одоо ингээд бид нар ингээд сэтгэл зүйн талаар ингээд хөөрхөн ингээд мэдлэгтэй болж малцсан тий. Ингээд интернет ингээд дэлхийд даяарчлагдаад ингээд интернет ертөнц ингээд амар хөгжсөн. Ингээд бид нар бүх хүссэн мэдээлэл нэгэн секундын дотор ингээд олоод авах чадaltaй болцсон үед бид нэр ингэж ярьж байгаа байхгүй. Тэгэхэд тэр чинь ингээд 1960 онд юу ч тийм юм байхгүй. Twitch байхгүй. Сэтгэл зүйч нэх амар болоогүй байсан үед. Гэтэ яг ингээд Америкт ч гэсэн ингээд тэр үед чинь ингээд тийм л байсан шүү дээ. Тэнгүүд чинь Америкт ч гэсэн сэтгэл зүй яг үнэндээ нэг сүүлийн хэдэн жил юу яаж байгаа юм. Нилээн дэлгэрсэн. Сүүлийн хэдэн жил нилээн дэлгэрсэн. Serial killer гэдэг цурал алуурчин гэдэг term 1980 оны сүүлээр гарсан гэж байгаа Америкт. Тэрнээс өмнө ямар serious ингээ murder хийдэг мэдэг гэсэн тийм л нэрээсэн. Тэнгүүтээ FBI-ийн хоёр детектив нийлж ингэж тэр одоо дахин давтан аллаг хийдэг тэр хүмүүст очиж уулзаж ингэж ярилцж агаад тэгээд тэр хоёр ингээ өөртөө номыг бичгдээ serial killer гэдэг term гаргаж ирсэн гэж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ бүх юм ингээд бид нар ингээд юу гэдэг чинь төрснөөс хойш үдсээр агаад ч юм уу том болоод үдсээр агаад ингэсээр агаад ингээд амар юм дээр үеийн аль хэдийн дээр үед байсан зүйл шиг бодонгууд яг үндэ бид нарыг төрхөөсний сайндаа л нэг 10 20 жилийн өмнө гарч хүмүүс нээсэн тий одоо хүртэл судлагдаа явж байгаа зүйлүүд байдаг. За ингүүд яг би тэрийг яг тэр хэсгийг үзчихээд бүр ингээ би гэдсэн шүү дээ. Яг тэр ах бол тэг яг тэр жүжигчнийхэн царай нь бүр яг ингээ надад яг тэр шийдэл амар таалагдсан заяа. Яг ингээ яг тэр шийдэл нь байсан болохоор одоо би ингээ дөнгөж саяны ярьсан юм ярьж байгаа байхгүй. Тэг тэр шийдэл байгаагүй байсан бол би мэдгүй л өнгөрөх байсан байхгүй. Тэгэхээр ингээ тэр шийдэл нь болохоор миний тэр яриад байгаа шийдэл нь тэр детектив нь ингээ ярьж байхдаа бүр яг жинхэнэ ингээ шив шин зүйл ярьж байгаа юм шиг. Ингээ надаас бусд нь хин ч энэ зүйлийг мэдгүй. Тэгснэ ингээд би одоо нэг энэ хүмүүст ингээд тайлбарлах ёстой гэж байгаа юм шиг нөгөө нэг юм жүжиглэлтийн тоглолттой яг ингээд тайлбарлсан болохоор ингээд амар гоёс тэр ах ингээд гоё жүжиглэлттэй ингээд марлагийн ах нь болсон. Гэх бүр ингээд гоё ярьдаг те бүр амар гоё ярьдаг. Яг нэг юмэг яг хүнд яаж тайлбарлах уу яаж ингэж ойлгуулах уу гэд яг тэр зөв ойлгуулах талаас нь ингээд ярьж байна. Тэр амар таалагдсан. Тэгээд Hitchcock-ийн одоо Hitchcock өөрөө яг зохиолоо нэг бичдэггүй. Зохиол бичигч одоо ингэ байдаг. Энэ зохиолч юу илээ? Энэ болохоор юу based on ямар юм гэдэг. Тийм. Адилхан Psycho гэдэг нэртэй 1959 оны зохиолоор хийгдсэн кино. Тийм. Тэгээд тэрнийх нь зохиолч нь Роберт Блох гэдэг юм байсан. Роберт Блохын 1959 онд хийсэн Psycho гэдэг horror одоо аимшигын зохиолоос сэдвлэж хийсэн кино. Тэгвэл баг гарахт нь уншаал тэгэл жилийн дараа кино болоод төсөл болоод хийсэн байна тийм. Шууд хийсэн байгаа. Тэгээ энэ дээр болохоор ингээд одоо кино зохиол бичдэг хүмүүстэй одоо тэр хүмүүс нь өөртөө ингээд Hitchcock-ийг ирж байгаа хгүй describe хийж байгаа хгүй ингээд Hitchcock ингээд хамтрахад ямар хүн байсан бэ гингүүд Hitchcock яг ингээд зохиол дээр бүр хамаа анхаарал хандуулдаг. Би яг ийм сценүүдийг оруулна. Тэгээд ингэж авах хэвээр. Ингэж ийм талаас нь энэ үзэхээс нь харуулах хэвээр. Энэ нь хамгийн чухал гэж ингэ бүх юм дээр нь оролцдог байсан. Тэгээд өөртөө тэр киноны зохиолч өөртөө ярьж байгаа нь ингээд бид нар одоо чинь диалогийг бичдэг те. Тэг ингээд ямар сцен заавал байх хэвээр гэдэг мэддэг тийм иймэрхүү киноны үйл явдлуудыг жоохон бичдэг ч гэсэн ерөнхийдөө бол баг Hitchcock өөрөө зохиолоо бичиж байгаатай ялгаагүй байдаг байсан. Ихэнх ажлыг өөрөө хийдэг. Бүх юмаа ингээд яг хийлж өгдөг. Энийг л оруулна, тэрийг оруулна, энэ ингэхсэ тэр тэгхсэ. Одоо энэ хүн ийм үйлдэл хийхсэ. Одоо чинь нөгөө хэлээдсэн зүгээр бидний яах гээд байгаа үйлдэлийг ингээд харуулсан гэдэг чинь Hitchcock өөрөө ингээд энэ хүн одоо бодох хэвээр. Одоо бодоод ийшээ хөдлөхт нь бид нэр камер дагаж хөдлөх хэвээр гэдэг чинь иймэрхүү юмыг өөрөө шитгэж өгдөг гэсэн байгаа байхгүй. Тэр энүүгээрээ нийлэн алдартай. Тэрэнд нь аль нэрээ алга ташмаар байна уу? За тэгээд Alfred Hitchcock яг энэ кино одоо Psycho бол нэлээд том твисттэй кино шүү дээ сүүлд. Маш том твисттэй. Энэ твистийг хүмүүс мэддэггүй тулд Роберт Блох гэдэг номныхын найруулагчаас кинон одоо тэр номныхын зохиолынхын эрхийг $9,000 худалдаж авч исэн. Тэнгүүтээ бүр anonymously худалдаж авсан заяа. Хин гэдгийг мэддэггүйгээр. Тэнгүүтээ гадуур байгаа номын дэлгүүрүүдээр ч юм уу гадуур зарагдаж байгаа бүх копиг чадхаараа худалдаж аваад тэгэхээр ингээд киног нь үзэх хүмүүс юу аана гэж бодоод нэг эндиг нь төгсгөлийн мэдэхгүй. Тийм тэгвэл гэж айгүй их Psycho дээр бүр нэлээд ажиллагаа гарсан юм байлээ. Тэгээд Warner Bros продюсерүүд нь тэгээд хийхдээ яг өөрийн гэсэн нэг юм тусгацсан цалин байдаг байсан. Тэгсэн чинь Hitchcock болохоор Psycho дээр амар ихтгэлтэйс учраас би ингээд орлогын төдөөвийг авъя гэж хэлсэн байхгүй. Тэнгүүд Warner Bros болохоор өөрөөсөө ингээд Psycho тийм гоё кино болно гэж бодоагүй. Тэгээд хамаагүй тэг гэсэн чинь Warner Bros ерөөхдөө бол Hitchcock бишээ Psycho гэдэг кинон Hitchcock-ийг нэлээд баян болгосон байгаа. Тэр үедээ $15 сая олж исэн гэж байгаа. Тэгэхээр тэр нь одоо ингээд одоо үеийнхаа инфляцтай холбоолоод ингээд бодох юм бол $150 сая ашиг утга гарсан байгаа. Зөвхөн киноныхоо юунаас box office-аас. За ийм алзуу киног бүтээр үзсэн байгаа. Энэ бол Psycho бол яа харахгүй. Psycho бол яа харахгүй аимшиг кино тэр дундаа suspenseful, төгшүүр, mystery гэдэг зүйлүүдийг маш сайнаар тусгаж өгсөн. Тэгээд тэр үеийнхээ энэ хүү кинонуудын яг иймэрхүү жанрыг бол нэлээд дээшгээ шинэ стандарт руу аваатсан юм кино. Тийм учраас classic horror movies дотроо хамгийн үзэх ёстой миний бүр number 1 кино гэдэг кино бол Psycho байлаа. Тийм яг би үзснийхаа дараа яг бүртөөгийн яг яагаад классик гэж хэлээд байсныг нь ойлгосон. Ер нь нэг хэмээр классик гэдэг үгийг нэг ашигладаггүй шүү дээ.
Яг классик юмнэр л ашигладаг шүү дээ. Тэгээ би ингээд чамаа классик гэж хэлээд харна ингээд бодож ирсэн аахгүй цаа яг ямар кино байгаа. Аим шиг кино штэ тэнгүүд нөгөө миний нөгөө жанр биш. Тэнгүүд надад нэг бууж өгөхгүй яагаад классик гэж хэлээд байгаа юм болоо гэж би бодож байгаад яг үзсэн чинь бүр яг окей энийг л классик гэхгүй бол өөрөө классик гэх үү. Тэгээ чамаа яагаад классик гэж хэлээд гиснэ чи ойлгосон. Чамайг болон та бүгдийг танаа аим шиг киноны андаад их чаа. Нэрэ киноны хамгийн чухал юм бол хөгжим байсан. Yeah. Bernard Herrmann гэдэг хөгжим угаасаа байдаг киноны хамгийн чухал зүйл. Ингэсэн байгаа байхгүй юу? Bernard Herrmann гэдэг зохиолч, хөгжмийн найруулагч Citizen Kane гэдэг одоо баг дэлхийн хамгийн мундаг кинонуудын нэг гэж явагддаг. Citizen Kane гэдэг киноны хөгжим бичсэн. Bernard Herrmann гэдэг залуу байдаг. Залуу байсан байгаа байхгүй тэр. За тэгээд тэр бол залуу байсан юм одоо ч байхгүй юм байна. Тэгээд Alfred Hitchcock Bernard Herrmann-д маш их баяртайсан. Ягаад тэгээд тэнгуүтээ юу гэж хэлсэн гэхээр Psycho гэдэг кино амжилт олсны 33 киноны 33% нь ерөөсөө хөгжим. Яа. Ерөөсөө хөгжим чинь манай киноны 33%-ийг бий болгосон учраас манай кино ингээд ийм том амжилт олсон гэд өгсөд төсөлсөн байсан цалингаас 2 дахин өгсөн байгаа. Вау. Тэгээ бараг $100,000 руу $90,000 өгсөн мөлий. Ямар гоё юм бэ? Hitchcock гэхдээ аим гоё хүн байсан байна. Сонсоод хахаар. Тийм аа. Тэгээ тэгж ингээ бодсон ч гэсэн ингээ хүмүүс зүгээр хилдэг гэх юм уу. Тэгээ 2 дахин нуулж өгч юм уу тоошаач. За энийг оруулчихгүй доош. Гэхдээ яг ингээд яг тэр хоёлынгийн төрөний яриадсан зүйл байгаас нэг reacts амар хийдэг гэдсэн. Тэр бит хоёрын тэр яриадсан тэр reacts гэдэг бүх зүйл дээр нь дандаа дуу явж байгаа угаасаа. Тэнгүү тэр дуу нь яг ингээд угаасаа дуу нь ингээд амар юу iconic байсан. Яг аим шиг киноны яг тэр suspense-ийг яг ингээд нөгөө нэг suspense-ийг яг ингээд үгээр биш ингээд хөгжмөөр хэлүүл яг тэгж л хэлнэ яг ингээд хөгжим нүдний юу хоёр те харцсан ингээд яагаад байгаа тэрэндээ ингээ яг баг ингээ тул яг ингээ зөгцөж ингээ хүчмөн ингээ чанга. Одоо яг ингээ бодонгууд яг одоо хөгжим тэр жүжиглэлт тэгээ найруулагчийн шийдэл тэр план тавилтууд тэгээ тэр шотууд нь үнэхээр beautiful байсан. Тэгээ хар цагаан киног тийм гоёор ингээ үзнэ гэдэг бол амар гоё. Тэгсэн ингээ тэр бүх зүйл нь одоо тэр багийн кино багийн бүх зүйл нь ингээ клик хийгдээд амар гоё. Би биндээ амар гоё ойлгоод уусцгаацсан бүгдээрээ би биндээ. Тэгээд яг нэг Hitchcock-ын гарах гээд байгаа тэр нэг vision одоо ингээ юу вэ? Тэрийг нэг гаргаж өгсөн. Нэрээ энэ дэр нэг сонирхолтой факт нь юу байсан? Гол дүрийн эмэгтэй Janet Leigh гэдэг. Тэр бол гол дүр гэж ерөөхдөө бол кастлагдсан байгаа байхгүй юу? Тэгсэн байжээж Оскарт нэр дэвшигтээ шилдэг эмэгтэй туслах дүрээр нэр дэвшсэн мэлээ. Яа тэгэхээр киноны дундуур өгч байгаа. Тэгээд ерөөхдөө Psycho хүмүүс үзээгүй хүн ч гэсэн сайн мэдэж магадгүй тэр нэг shower-т ингээд усанд орж байхдаа ингээд халуулдаг сцен бол нэлээд iconic сцен. Нэлээд олон юмнууд дээр дуурайж хийж мэж яг тийм parody маягаар ч юм ингэж нэлээд момааж ингээд өгдөг. Амар тийм iconic сцен. Тэнгүүтээ тэр үе дээр дуу тавихгүй энэ бол ингээд амар чимээгүй ийм амар зөвүүн байх хэвээр гэж Hitchcock анх ярьсан ингээд шийдсэн байлээ. Киноныхан дараа ингээд хөгжмөн ингээд тавьчихсан шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд хөгжим бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бичээд өгөөд одоо чамд ямар байна гэсэн чи Hitchcock наа чин яг л ийм л хөгжим байвал байх юм байна. Үгүй бол ингээд чимээгүй л байх хэвээр байна. За дараагийн кино бол Roman Polanski гэгч найруулагчийн 1968 оны Rosemary's Baby гэсэн киногоо. Энэ бол бас нэлээд классик кино, аим шиг киноны. За энэ дээр хүн болгон мэднэ те iconic штэ тэр. Iconic штэ Rosemary's Baby бол нэлээд iconic. Тэгээд Rosemary's Baby-гийн постэр нь одоо хүртэл дэлхийн хамгийн мундаг постеруудын нэг гэж авдаг. Оо вау. Нэг юм хийл дээр, нэг юм даваан дээр нэг хүүхдийн тэрэг тэгээд цаана нэмхтэй хүн байдаг штэ. Энэ бол нэлээд одоо хүртэл бүр ингээд маш гоё постеруудын нэг гэж авдаг юм бэл. За Rosemary's Baby болохоор үргэлжлэх хугацаанд 136 минут байдаг. $3.2 сая бүтээд $33.4 сая ашиг орлого олсон байгаа. За үйл явдал болохоор шинэхэн залуу хүүхэдтэй болохыг амар хүсэж байгаа тийм хос. Нью-Йоркийн Central Park-ийн тэнд
байр худалдаж аваад шинэ байранд ордог. За тэгэнгүүт тэдний хөшөөд нь нэлээд тийм хошууд идэг байхгүй юу? Тэр хос нь ингээд ер нь жоохон амьдралтанд орж ижээд тэгээд тэгснээрээ ер нь юу болж байгаа тухай гардаг. Ер нь бол нэлээд үйл явдал нь бол амар easy ч юм шиг ингээд харагдахад ер нь ингээд бүх юм айгүй юм зүгээр л ингээд дараалалаар ингээд яваад идэг үйл явдалтай. Гэхдээ за энэ рүү орохоос өмнө Роман Поланскиг яриа заяа. Роман Поланскиг найруулагч нь болохоор та хүмүүсийн одоо манай үзэгчд манлаа гэсэн байглаа гэсэн. Ер нь нэлээд олон хүмүүсийн мэддэг Pianist гэдэг Дайны сэдвтэй кинод штэ. Adrian Brody-гийн тоглолдог. Тэр киноны найруулагч. За өөрөө Posh Franz гаралтай. 1933 онд төрсэн. Оскар 5 удаа нэр дэвшээд 2003 онд төгөлдөр хурч киногоор шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. Тийм тэр чинь амар болоо бас шагналтай кино бах тий. Тийм шүү. Тэг Pianist-д нэлээд том кино шүү. За тэгээд Холливуудад ер нь нэлээд алдартай Холливуудын кинонууд нь 63 оноос хойш Холливуудад кино хийж эхэллээ. Полански. Тэгээд ер нь нэлээд алдар цуутай сайн найруулагч гэж дүгнэгдэж явж байгаа. Сүүлийн үед жоохон хувийн асуудлаас болоод нэр хүнд нь буураад байгаа. Ер нь бол хувийн тэр өөрийнх нь нэг зан характер тэр байгаа байдал хүн нь бол нэлээд муу хүн гэсэн тоцтол одоо ер нь яваад байдаг. Тэгээд тэрийг яагаад юу болсныг тэгээд Google-д мэдчихгүй дөө. Pedophile юм уу? Maybe I don't know би яг сайн судалж үзээгүй. Гэтэ ер нь тийм ямар тач гаж донтой. Магадгүй. За тэгээд энэ дэр бас нэг жоохон эвгүй юм байдаг нь 1969 онд буюу Rosemary's Baby кино 1968 онд дэлгэцээ гараад жилийн дараа эхнэр нь Sharon Tate гэж жүжигчин найзуудтайгаа найзуудтайгаа дөрөв найзтайгаа гэртээ байж хагаад The Mason Family-д алуулсан байгаа. Жирэмсэн эхнэр нь тэр ихгүй юу? Тэр юм уу? Тий. Тэгээ өөрөө ажиллаар өөр тийш явцсан, Европ руу явцсан байсан. Тэр хооронд нь тийм болсон. Эхнэр нь төрөх төгцөн маш том гэцтэй байж хагаад Mason Family-д алуулсан. Энд дээр нөгөө Tarantino-гийн Once Upon a Time in Hollywood-д гардаг. Тэгээд 1969 онд ийм юм болсноос болоод ерөөхдөө амьдралд нэлээд том эргэлт болсон гэж үздэг юм билээ. I know. За тэгсэн чинь кинонд ажилласан. Тэгээд ер нь өөр хүмүүс кино уран бүтээлчд энийг юу гэж ярьдаг вэ гэхээр хараал болсон гэж ярьдаг. Rosemary's Baby өөрөө хараалтай зохиол гэж ярьдаг. Нилээн том сэдвийг, нилээн эвгүй сэдвийг хүндэж хийсэн учраас. Тэгээд Полански болон ийм ихнэр Sharon Tate нь болсон явдлыг бол ингээ хараалаас одоо Rosemary Baby-гээс бараг болсон. Энэ бол ингээ хараал болсон зүйл гэж ярьдаг. Тийм билээ. Би өөрөөс уншаад амар юу болсон. За тийм гэхдээ бүр хүн болгоны мэддэг стори байх тий. Тийм Sharon Tate бол тийм штэ. Тэгээд Sharon Tate бүр их гол дүрдэн тоглох гэсэн. Тэгээд тоглох жагаад Mia Farrow гэдэг эмэгтэй. Тийм баха. Тэнгүүтээ Mia Farrow гэдэг эмэгтэйг үгүй штэ. Энд чинь 68 онд гэсэн 67 онд хийсэн л ах л та. Тэгээд Mia Farrow гэдэг эмэгтэй гол дүрдэн тоглосон. Тэгээд энэ эмэгтэй болохоор өөрөө Frank Sinatra штэ. Тэрний эхнэр байсан. Тэр үедээ Frank Sinatra анхных нь нөхөр. Тэгээд Frank Sinatra тэр хоёр ер нь жоохон эв түнжин муутай агаад салах дээрээ тулцсан. Тэгээд хоёлаа хамтдаа ингээд чинаа кино руугаа орохгүйгээр хоёлаа ингээд marriage save хийж авъя, тэг гэрэлтээ save хийж авъя гэсэн чинь орсон юм уу? Тийм. Тэгсэн чинь Mia Farrow юу гэж хэлсэн гэхээр Mia Farrow хүн ингэж хэлсэн байхгүй. Чи Rosemary's Baby тоглох бол батны Оскар аавна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөөх чинь шууд хамиг юм хаяад Оскар аавна гэд зүтгээд тэг гараад киноны зураг авалт эхлээд хэдэн 7 хоногийн дараа Frank Sinatra-гаас салах өргөтөл ирж ирсэн. Interesting. Гэхдээ амар сонирхолтой юм байна. Тэгээд Оскар авсан юм уу? Аагүй. Тэгээ Frank Sinatra Оскараар салсан ч Оскар авч чаддгүй. Тэгээ цаастаа. Энэ киноноос ганц эмхтэй Оскар. Энэ кино ч ганц Оскар тахаа. Тэгээ тэр нь болохоор нөгөө хогшин хосууд гэдсэн шүү дээ. Тэрнийхний эмхтэй нь Оскар авсан. За, хараагцсан зохиол гэсэн шүү дээ. Киноны үйл явдал өөрөө амар эвгүй. Кино эхлээд нэг удааг од жирэмсэн болдгийн Rosemary. Жирэмсэн болцсон цаашаа амар баярлалаа. Тэгсэн мөрчлөө жирэмснийхаа хэдэн 11 сараас 3 сар 4 сар хүртэл жилөө нэлээд олон сар ингээд би амар муу байдаг хгүй юу.
байн өвчтэй, байнгын хордлоготой, байнгын ингээл толгойн өвдөд нэг юм амар хэцүү өвдөлттэй байна гэл. Тэгсэн чинь тэр хажууд нь байдаг тэр хөгшин хөршүүд нь болохоор нэг Tannis Roots гэдэг юм өгөөл иймд уух юм аягүй сайн маа ингээл тэгснэ хамгийн сайн эмчийг ингээд одоо recommend хийх тийм Нью-Йорк хамгийн сайн ингээд эмгтээчүүдийн юм төрөлтийн эмч их барих эмч гээл тэгээ тэр эмч дээр очиод ингэж ингээл тэр эмч ингээл им өгөөл наачин аягүй одоо ингээд ерөөхдөө бол төрөлт одоо ингээд чиний жирэмслээг хүнд жирэмсэлт байна гэл ингэж тайлбарлаад ингээд гэхгүй. За юу ч хийсэн энэ бол ингээд сатанистуудын тухай заяа. Тийм байдлаар таарлаа. Тэр хоёр жирэмслэх гээд ингээд хичээгээд тэгэнгүүтээ нэг орой яг ингээд нэг period явал явж байгаа юм шиг байна заяа. Period tracker юм шиг байна. Нэг орой ингээд дуулцаад тахгүй календар дээр. Яг тэр оройноо эсвэл маргааш ингэсэн. Тэгсэн чинь тэр оройн нь цаа чин ингээд сон зүүдэлдэх. Цаа чин ингээд юм идэнгүүтээ би энэ удаад ингээд ухаалдаад шууд унтаад өгдөхгүй ингээд массаж жагаад ингээд унтчихдаг байхгүй. Тэгээд тэр оройн зүүдэлтэй. Тэр нь л энэ киноны хамгийн аимшигын нэг тийм сонин хэсэг заяа. Тэнгүүт яг нэг юм сатан ирээд ингээд өөртөө ингээд унтаад байгаа юм шиг зүдэлдэг байхгүй юу? Амар юм уулаа нүд ингээл нүдрөө ингэж харж мараад ингэж ингээд юм эвгүйм зүдэлдэг тэгсэн бүртлээ ингээл хоёр хөршөө чараад идэг нөхрөө чараад идэг тэд нар ингээл ингээд юуг нь орыг нь тойроо зогсож махсан. Тэгэл ингээл бөө юм болоод байгаа ингээл юм сонин юм нэг юм үнэхээр сонин зүүд шиг зүүд заяа. Тэгснээ ингээд босоод ирсэн. Climax гэх юм. Ер нь бол тиймэрхүү. Climax гэх нь бол гэхдээ бүр сүлдэн л дээ. Тэгээд нэг иймэрхүү болдог байхгүй. Тэгээд өөрөөгөө ингээд амар сонин юм зүдэлчлээ гэж босч ирэл юу агаал юу болчихоо гэтгсэн чинь ингээд би энэ дээр нэг юм яатсан уруулсан юм нэг хэсэг өгөх байхгүй. Тэгэл гайхал хүү энэ миний яатсан ингээд тэгсэн чинь нөхөр нь чи унтцсан байсан ч гэсэн харин юу хоёлаа хүүхдтэй болох хэрэгтэйсэн болохоор хийцэн гэтгдэг байхгүй. Гээ юу яриад байгаа гэж юм гээд ингэснэ. Би ингээд нэг тийм сонин юмд хүчндүүлч ингэж зүтэлсэн. Гэтгсэн чинь би одоо бүр чаваа бараг хүчнэцсэн юм гэж нөхөр баг тоглоом болгож байна. За өглөө алдсан байна. Хурдан цайгаа breakfast идэ би тэгээ ажилдаа явлаа гэх тийм хүн болоод даг. Сүүлд нь төрсөн чинь хүүхэд нь энтцэн байдаг. Энтцэн гэж өөрт нь хэлдэг байхгүй юу. Тэгээл энтцэн одоо ингээл чи хэвтрийн тэглэнд ингээ сайн барьж агаад дахиад ингээ хэдэн сарын дараа хүүхэдтэй болж болно. Ямар ч асуудал байхгүй чи зүгээр ингээ хүүхэдтэй гарга гэсэн чинь хажуу айлд нь жоох хүүхэд дуурайдаг байхгүй юу. Баймаа уйлал. Тэгэл хажуулаасаа. Тэгээ энэ юу нэг яг үзэх юм бол амар зөвүүн кино. Хийцэн бол бүр үнэхээр таалагддаг. Энийг яг ингэж ярьд юм бэлээ. Иймэрхүү тийм сатанисттэй, вүдүү мөдөтэй, ийм curse mercy, иймэрхүү devil mavil-тэй ийм кинонд болохоор тэр хүмүүс өөрсдөө киноны сүулт ч юм уу зөвтгдөг. Бид нартэй ийм нийтлэл энийг золиослж байна. Бид нар илүү гоё амьдрахын тулд энийг золиослж байна. Энд чинь буруу зүйл биш гэдэг маягаар ийм урсгалыг бас Роман Поланскигийн Rosemary's Baby гэж кино гаргаж ирсэн гэж явд юм байлээ. За тэгээд Rosemary's Baby бол яхаар одоо хүртэл ингээ бүх цаг үеийн шилдэг юм шиг кинодын нэг гэж явдаг. Угаасаа аян бас маш гоё яатай. Яг аян ингээ атмосферыг бүрдүүлдэг. Нилээ тийм амар одоо чинь тэр зүүдний хэсэг л ер нь нэг тийм жоохон эвгүй хэсэг, жоохон айх хэсэг байдаг болохоос биш. Тийм амар үйл явдал баг байхгүй за. Ер нь нэлээд байхгүй зүгээр л ингээ хүний амьдрал гардаг. Тийм байхад хүртэл ингээ хүнд нэг юм эвгүй яг үдчих нэг юм эвгүй chilling нэг юм мэдрэмж өгөө. Тийм мэдрэмж ингээ аимш айлгах нөгөө мэдрэмж өгдөг. Тийм нэг юм тавгуу тулах мэдрэмж юм өгдөг. Тийм тэгэнгүүт тэр мэдрэмж нь бол яг киноны яг хөгжмнөөс л гарч байгаа юм л та. Yes. Motherfuckers. За тэгээд энэ кино энэ зохиол болохоор уул нь юу л та 1967 оны Ira Levin гэдэг зохиолч юм. Номноос бас сэдвэлсэн кино. За тэгэнгүүтээ номынхан зохиолч болохоор Ira Levin энэ киног ингээ өөрхөн зохиолоос юусэн нэгч яг таг ингээ хийцэн энэ кинон. Юу гэж өөрчлөөгүй. Энэ дээр амар гайхсан гэж байхгүй юу. Тэгсэн чинь харин найруулагч Полански өөрөө болохоор ямыг янз бүрийн юм өөрчилж болно гэж мэдээгүй. Тэгээ юу гэж өөрчлөөгүй. Тиймээс ингээд бүр амар жижигэн дetail хүртэл нь оролцсон байсан гэд. Тэгээд Ira Levin гэж зохиолч болохоор өөрөө тэр үед амар гайхажсэн гэсэн миний ингээд зохиолыг тэг бүр бүхэл бүтэн нэгч юм янзлахгүйгээр ингээд кино хийн гэж би ерөөсө төсөөлөөгүй гэд тиймэрхүү. Тэгээд яг юу гэдэм бэлээ. Хараалтай зохиол гэж нэлээд яригдчих амар олон жил явсан болохоор
ер нь дахиж энэ киног адапт хийсэн юм байхгүй. Тэнгүүтээ саяхан нэг limited series хийсэн байлээ. Limited буюу одоо ганцхан удаа ингэж хийгдэх season ганцхан цувралтай тийм юу цуврал кино хийсэн байсан. Тэрнээс өөрөөр ерөөсөө ямар ч Rosemary Baby-гийн зохиолыг оролцсон хүн байдаггүй юм байлээ. Тэгээ нугасаа яг тэгэл Polanski тохиолдсон, Sharon Tate тохиолдсон зүйл мөл гэл тэр үеийн бүх хүмүүс ингээл хараалтай зохиол гэл. Угаасаа амар эвгүй зохиол өөрөө тэгээд амар эвгүй л явдал гардаг учраас хараалаас нь болоод байсан баг л та гэж би бодсон. Дараа нь бол Look What Happened to Rosemary's Baby лүү. Тим нэртэй ТV кино нэг телевиз зориулсан хийсэн тийм кино гэдэг штеп. Тийм сиквел гарсан юм байлээ. Гэхдээ тэнд нь хинж буцаж ирээгүйгээс зөвхөн нөгөө Оскар авсан туслах гол дүрийн эмэгтэй хөгшин ихч хөшөөж буцаж ирсэн эмэгтэй. Тэгээ бус нь ерөөсө бүгд дахиж энэ кинонд орлоо. Угсаа тэр үед чинь тийштэй дөнгөж Sharon Tate нас урсан Polanski юм ихгүй. Гэхдээ угаасаа энэ зохиолыг миний хувьд бол сиквел ерөөсө хэрэггүй заяа. Төгсгөл нь бол амар гоё төгссөн. Надад ингээд энээс өөр ямар боломжит төгсгөл байх втэ гэж бодогдсон. Тэгэнгүүтээ Polanski өөрөө edit дээр ингээд ажиллаж байхдаа энэ киноны ингээд юу нь болохоор 4 цагийн кино байсан гэж байгаа юм. Тэгээд бүр хасаар агаад 2 цаг болгосон. Тийм тэгээд би тэр uncut юу л үзмээр байгаа юм да. Надад амар зүм санагдав. Rosemary's Baby одоо бол бүр яг бас нэлээд эвгүй санагддаг. Яг одоо энэ Sharon Tate-ийг наривчтай болсон үйл явдлаас ахуулаад кино нь өөрөө амар юм хүүхд сатан янз бүрийн тэнгүүтээ юу штэ Mason Family cult штэ. Яа. Тэг ингээд тэр чинь нэг юм бид нарт тийм сатан ч юм уу одоо нэг юм дээдээс нэг юм хүч ингээд ийм үгжийн та нар одоо текстэй гэж хожоо аймалсан гигантнууд ч илүү колтууд чинь тийм нэр тасралтгүй тарих угаалт шүү дээ. Тийм тарих угаалт. Ерөөсө тэр 10 жилийн ч юм уу тэр шүү дээ Mason Family-гийн тэрийг аллах гэсэн хүмүүс дандаа коллежийн 1-р курс ч юм 10 жилийн дөнгөж 10 жилийн төгссөн хүмүүс байсан дахиад угаалгацсан ба. Дахиад угаалгацсан. Тийм хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүт яг тийм үйл явдал Mason Family очоод тэр жирэмсэн ихнэрийг алсан. Тэнгүүтээ энэ кинон ингээд жирэмсэн хүнийг алж итэртэй. Тэгэхээр дахиад угаалгацсан ч шиг аим шигтэй. Харин тий. Тэнгүүтээ яагаад кинон өөрөө ингээд юм жирэмсэн юм хтэй тэг хүүхдийн ингээд золиослон ингээд сатаа нэг өргөн гэсэн тийм ингээд ийм зохиолтой. За одоо The Exorcist. За Exorcist болохоор 1973 оны кино байгаа. Найруулагч William Friedkin гэж сая хэлсэн шнэ нэг Alfred Hitchcock-оос inspiration авдаг influence төлсөн хүн байгаа. За зохиолч нь болохоор киноны зохиолыг бичсэн William Peter Blatty гэдэг хүн байгаа. Энэ хүнийх нь өөрийнх нь 1971 оны The Exorcist гэсэн нэртэй зохиолоос сэдвүүлж хийсэн кино. 1973 онд дэлгэснээр гаргасан бүтээл нь 122 минут байсан. Тэнгүүтээ 2000 онд болохоор дахиж гаргасан. Тэр нь болохоор 132 минут юм билээ. Тэр 10 минут нь юу юм бол та. За тэгснэ oh my god. 12 сая доллараар би төгрөг гэж шүү дээ. Тэр төгрөг киногш. 12 сая доллараар бүтээд 441.3 сая доллар болсон. Oh my fucking god. Юу вэ? Энэ Warner Bros-ийн ингээд all time бүр ингээд хамгийн том амжилт болсон ашиг орлого орсон кино гэдэг. Тэгээд тэр дондаа дэлхий дээр бүр ингээд R-rated киноны буюу аимшиг киноны хамгийн том ашиг орлого олсон кино гэж явдаг юм билээ. Тийм үү бөөрөө. Одоо үеийнхэн мөнгөөр шилжих юм бол бараг хэдэн тэрбум доллар болчих. Угаасаа сэжгийн кино шүү дээ. За үйл явдал болохоор
Тэгвэл хүмүүсийн муухай кинонд бас амар дуртай шүү те. Энэ кино бүр ингээ галзууруулсан юм билээ заяа. За 12 настай үйл явдал нь болохоор 12 настай Regan гэдэг охин гинт нэг юм гадны зүйлд possessed болчдаг. Possessed гэдэг Зэмдүүлээд. эзэмдүүлцдэг. Тэгээд охин нь ингээд юм тааварлшгүй, тайлбарлаж чадахгүй нэг юм сонсон үйл явдал хийгээл ингээд тийм disturbing action гаргаад ээжигээ бүр нэлээд айлгаад бүр ингээд бүр угаасаа бүр ингээд галзууруулдаг. Тэгээд ээж нь бүр ингээ аргаа бараад ингээд бүх ингээ psychologist те ингээд бүх имлэг домлог бүх юмар явж байгаа сүултээ аргаа бараад санвартнуудыг католик шашны санвартнуудыг дуудаж эхэлдэг. За тэгээд тэр хүмүүс нь ирээд exorcism хийдэг. За тэгэнгүүтээ энэ кино болохоор энэ кино бас нэлээд iconic. Нэлээд их зүйлүүд нь iconic-оор явдаг. Энэ киног юу гэж ярьд юм бэлээ? Хүмүүс ингээ годомжинд ингээд киноноос уйлж гараал орилж байгаал тэнгүүтээ ухаан алдсан айгүйх юм байдаг. Тэнгүүтээ нэг эмэгтэй жирэмсэн эмэгтэй үзэж агаад болохгүй штий. Харин жирэмсэн эмэгтэй үзэж агаад үр хүндсэн. Зайлтаа угаасаа болдгоо штий. Тийм miscarriage. Тэр үеэс хойш тэгсэн болов уу? Бараг тэгсэн баг. Жирэмсэн үзэж. Тийм. Тэгээд бүр яг үзэж агаад ингээд орц цусаалтаа тэгсэн байхгүй юу? Oh my fucking god ямар амар юм. Тийм. Тэгээд ингээд үзүүлсэн чинь хүүхдээ алдсан, хүүхд нэмтсэн. Тэгээд бүр ийм болсон. Энэ бол бүр амар кино болсон. Тэгээ энэ бол ингээд Exorcist гэдэг кино. За тэгээд энэ болохоор тэр үедээ бас нэлээд тэр үеийн аим шиг кинонуудад гардаггүй нэлээд юм хүн амар эвгүй ингээд хүнийг амар тавгуу тулах зүйл аягүй ихтэй. Амар тэр нэг охиныг ингээд нэг юм гадны юм нэг dark одоо юу гэдэг тэр нэг гадны юм хар нөлөө ингэж эзэмдчихэд possess хийчихэнгүүтээ ингээд охиноор ингээд янз бүрийн хараал мараал хэлгүүлээл хэлгүүлээл ингээд ээж мэж байгаа you fucking can't яс юу гэж мэгэл орилж морил you fucking can't амар орилж морилол ингээд бүр тэнгүүтээ юм сэжгийн хоолоогоор ярьж мараал заяа. Тэгээд ингэж ярьж марснаа толгоо нь ингэж бүтэн эргэж ингэж ингээл заваараал заяа. Тэнгүүтээ ингээд гинт ингээд ээж байгаа ингээд нэг юм force ингээд одоо нэг далдын хүчээр ч юм уу ээж нь ингээл энэ тэнд шидэгдээл тэгснэ ингээл хаалга руу очихсан чинь хаалга шууд хаагдсан очин чи ингэж юу нэг төмпө шиг тэнд нь очиж ингээд шууд тэнд рүү ингээд татагдаж матагдаад бүр нэг юм амар ахгүй юу бүр үгээс. Тэгээ энэ дээр бүр нэг нэлээд хамгийн disturbing нэг юм байдаг. Яг л нэг crucifix гэдэг чинь юм нэг юм юу гэдэг юм яа за Christian-уудын тэрүүгээр ингээ өөрийгөө юу яагаад гэдэг вэ? Өөрийгөө энэ юу руу ингээ зоогоод гэдэг вэ? Цус бүр гарч марцсан амар болцсон заяа. Өөрийнхөө тэр нэг эмзэг хэсэг рүү ингээ зоогоод ингээ дитэг жоох охин штэ. Ингэж ингээл fucking юу юм уу? Чиста нэр энийг хүсэж нэг тийм ээ гэж бүр амар хэлээл заяа. Өөрийгөө зоогоол ингээ дитэг вэ? Тэгжсэн ингэж амар шидэж мэдсэн ээж байгаа амар цустаа гараар цохиж мохол. Тэг нэг иймхэн болоод ер нь амар завгасаа бүр энийг би үзмээргүй байна. Лаптоп дээр үзээд айсан бүхтлээ айсан тэр үеийн хүмүүс тэр том дэлгэцээр үзээд угаасаа бүр ингээд хүүхэд золбоос яхаа хүүхэд золбох ингээ хүмүүс ойрлж гарах. Тэгээд зарим хүмүүс нь бүр ингээ тэрнээс болоод institutionalize болсон гэж аахгүй юу? Би яг тэр нэг хэсгийг үзчихсэн аахгүй юу? Нэг хальт тэгснээ угаасаа хязгаарч үзэхгүй гэж би бодсон ч гэж. Бүрээ ингээ салгалж айсан. Тэгтээ. Тийм. Тэгснээ энэний нэг сонирхолтой юм юу байсан? Найруулагч нь Willem Friedkin ч юм уу. Psycho-гийн киноны нэг дууны найруулагч дээр очиод Bernard Herrmann ингэж хэлсэн байлээ л дээ. Би чамд те Citizen Kane-ээс илүү гоё гадаад хөгжим бичиж өг гэж хүсэж байна гэжсэн юм л та. Тэгсэн чинь Bernard-ийн хариу нь чи Citizen Kane-ээс илүү гоё кино хийчээ тийм хүс. Яа. What a conversation. Team conversation үүсгдэг хүн болох юмсан те. Тэгчээд хүрээдэр заа миний дөө. Willem Friedkin болохоор ингээд одоо хүртэл амьд байдаг. 1935 онд төрсэн Америк найруулагч. Одоо хэдтэй юм бэ? 80 эдтэй. Тэгэнгүүтээ Babadook гэдэг аим шиг кино 2014 онд гарсан 2014 онд гарсан байхгүй юу? Тэр бас нэлээд гоё аим шиг кино. Тэрийг өөрөөхөө үзчихсэн хамгийн аим шиг кино гэж нэрлэдэг. Тэр найруулагч нь уу? Тийм, найруулагч нь амар сонирхолтой. Тэгээд нэг өөр сонирхолтой юм найруулагч байхгүй. Яг ч гэсэн миний нэг амар сайн санаж байгаа юм болохоор Exorcist-ыг би яг үзчихэд ёо ийм найруулдаг юм амар найруулагч энэ бүр ингээд
багасаа л бүр юм хийх гэж төрцөн мөрцөн хэвээр галзуу хүн байдаг байх мах гэсэн чинь манай найз надад хэлсэн. Наадхны чинь ингээд нэг тийм юм судлаад үзэнгүүт ахлах сургуультай муу сурдаг арай гэж төгссөн. Ийм хүн ийм хийж яхад те гэд нэг тэр бол нэг хамаагүй гэж. Багасаа мундаг байх бол нэг хамаагүй гэдэг юм уу зүгээр ингээд чи итгэлтэй өөрийгөө чадна гэж бодож ивэл чи юу ч чаддсан байлээ би хүнээс харсан гэж. Манай найз тэгж хэлчихсэн. Өртөөгийн найзан сонсож байгаа бол чи их үнэн хэлсэн байна. Би чинь хэлсэн үгэнд алгадаг ш. Энэ кинон болохоор Оскарт 10 номинацид нэвтэрсэн. Тэрний 2-ыг нь авсан байгаа. Энэ бол зохиол тэгээ саунд эффект 2-ыг авсан. Саунд эффект нь яагаад авсан гэдэг дээр миний бодлоор тэр нэг охин ингээд эзэмдүүлээд тэр гадны юмд possessed болоод тэгтээ ингээд амар сонин хоолгоор ирдэг байхгүй юу? Тэр хоол тийм сэжиг хоолгоор ирдэг. Тэр хоолоо амар зөвүүн орж ирдэг. Төгрийн хоолоо л ингээд янз бүрээр оруулж тэрийг гоё ингээд янзаж оруулж чадсан гэдгээрээ саунд эффектийг авсан байх. Тийм бахтай угаасаа тэр чи жоохон охин ш 12 таас тийм. Тийм жоохон охин байдаг. Тэнгүүтлээ амар сэжиг хоолгоор яар. Yes. Өө энэний тийсээ амар муухай гэдэгтэй нэг юм жоохон хүүхэд юм муухай эрэгтэй хүний ч юм уу юм. Disgusting ярангууд нэг тийм балер гэдэгтэй ингээ наадахгүй юмнууд ер нь жоохон балер гэдэг юм ш. Гэтэ уусаа кинон дэр яг ингээ тэр хүнээсээ тийм хоолой гарч байгаа юм шиг. Яаж тэр охин ингээ янз бүрийн нэг prosthetics амар царайтай болсон байдаг штэ. Тэгээд сайн жүжиглсэн баг тийм. Юу яасан юм бэлээ? Тэр охин нь Оскар нэт дэвшсэн туслах дүрээр тэгсэн чинь нөгөө өөрийнх нь ярьсан хоолой нь өөр хүний хоолой байсан учраас тэр нь жоохон ингээд юу controversy үүсгээд тэгээд ер нь жоохон ялуулахгүй болгосон юм байлээ л дээ. Тэгэнгүүтээ юу байсан? Бисаа юу арчлаа. Original teaser trailer нь заяа. Одоо YouTube дээр байдیں۔ Teaser trailer нь ерөөсөө нэг юм чөтгөрийн цагаан нэг юм чөтгөрийн юу ингээд flash warning гэдэг байн ингээд ингэсэн юм амар айтем юм байхгүй юу. Тэгээд энэ ингээд уулна кино чадвар дээр нөгөө уулна киноны юм гардаг штэ. Тэгээ ийм кинод гарах гэж амарчаа гэсэн тэм трейлерд тэгэж гарах хэвээр байсан. Тэгээ хэсэг гарч агаад хүмүүс хитрхи хайгаа дараагийн кино үзэхгүй гарч яваад угаасаа бүр ингээ юу ч мэддэггүй. Ямар ч гараа юу ч авахгүй заяа. Одоо тим кино минь гэсэн юм трейлер шиг юм юу ч яахгүй заа ямар ч бичим хүч бараг байхгүй. Тэнгүүтээ зүгээр ингээд тэр чөтгөрийн тэр ингээд байн ингэж олон ингэж флашлайттай ингэж амар ингэж гэрлэн ингэж анивчиж ингэж гарсаар агаад Exorcist гэдэг нэр гараад тусчдаг. Амар тийм хүмүүсээ тавгууд тулжсэн ингээд нас л эвгүй гар байна тий. Тэгээд хүмүүсийг амар тавгууд тулжсэн учраас тэрийг кино чадвараар ингэж киноны урд тавихаа билсэн юм лээ. Гэхдээ уг нь амар таалагдчих байна. Харин бол амар зөвүүн байгаад кино гараад 1973 оны сүүлээр 1974 оны ихээр бүр ингээ кино чадруудыг бүр Exorcist бүр дүүргэсэн гэж байгаа байхгүй юу. Бүр ингээ хүмүүс бүр ингээ гадаа очирч хүмүүс дотор нэг цагаас тавьсан нэг цагт ингээ тавьсан байгаа кино үзэж байгаа шүү дээ. Тэгж яхад ингээ дараагийн тикетэнд очирлаад ингээ хүлээж идэг. Тийм амар очирладаг байсан. Очирлдаг бүр амар бүр ингээ блокоор очилсан байдаг гэсэн. Тэгтээ угаасаа амар их мөнгө олсон байсан мэт. Хийгдсэнээсээ. Тийм шүү дээ. Тэгээд энэ дээр юу яасан бэлээ? Продюсерууд нь одоо гол дүрийн жахтай нэг юм манвартандууд дээр Jack Nicholson, тэгээ Marlon Brando гэсэн тэр үеийн Холливуудад ингээ од олж исэн жүжигчдийг тоглоулъя гэж продюсерд нэлээд шахсан гэсэн. Энэ дээр надад иймэрхүү найруулагчийн шийдлүүд аягүй таалагддаг. Найруулагч одоо жишээ нь ингээд юу байгаагүй байхгүй юу? Тийм од жүжигчдийг тоглоулахыг ингээд хүсээг байгаа байхгүй юу? Энийний оронд те нэг хүн мэдгүй тэгээд яг ингээд дүртээ тохирохоор царайтай хүн байвал энэ хүн дээр те энэ одоо жишээ нь Jack Nicholson тоглосон бол Jack Nicholson гараад ирлээ гэж ингэж ярих байхгүй юу? Тэгэнгүүт одоо ингээд тэр хүн ингээд те одоо яг ингээд тэр охинд нь туслах байгаа санварт ирж ин те тэр хүн ирэнгүүт ашгүй дээ санварт нь хүрээд ирлээ. Одоо л туслах юм байна гэдэг мэдрэмж өгөхийн тулд энэ бол найруулагчийн ингээд бид нар нэг хүнд мэддэхгүй царайг авъя гэдэг. Энэ шийдэл бас нөгөө хин дээр ирсэн. Харах өнцг нь ингээд тийм өөрчлөгдөж байгаа байхгүй. Энэ дээр бас юу нь болохоор 1917 гэх кино шнэ дайны. Тийм. Хоёлаа энийг их ярих юм аа тий. One shot би угаасаа гоё кино. Би л амар хайртай тий. One shot кинон дээр гол дүрийн хоёр цэлэг хүнд мэддэхгүй жүжигчдийг тоглуулахаар амар хичээсэн гэж аахгүй юу. Тэгсэн бүрт хоёлаа яг нэг юм дайнд явахар царайтай. Нэг тийм боломжтой. Тэгээд яг нэг би мэдээ дөрөвдөө тохирсон хоёр царайтай. Яг дөрөвдөө тохирсон байсан. Тэгээд хүн мэдгүй хүн жүжигчин тоглуулъя.
ганц хоёр төслөгч мэслэгч том даргууд нь хүн мэддэг хүмүүс байж болно гэсэн багхгүй. Яа Тэгэхээр чи кинонд өөрөө энэ хоёртой хамт явах хэвээр. Тиймээс энэ хоёр жүжигчин энэ жүжигчин тэр жүжигчин гэж бодохоос илүүтэй энэ хоёртой окей энэ хоёртой би одоо энэ киног ингээ өршлүүлээд энэ ямар ч хоёртой контекстгүй те яг ингээ энэ хоёртой ингээ явах анханасаа хэвээр байна. дүрдээ ингээд анханасаа бүрээ ингээд танилцаад тэгээ тэнгүүтлээ ингээд дүрдээ ингээд хөтлөгдөж ингээд яваад те тэр мэдрэмж бол амар гоё л доо. Кино бол ер нь нэлээд ээж нь бүр ингээд цөхрөнгөө барж байгаа үйл явдал аяг гардаг. Ээж нь бүр ингээд яахаа мэдгүй ингээд ганц бие ээж нөхөр нь асуурсан охин нь ингээд жоохон өөрөө амар ажилтаа ингээд хүүхдэд дандаа орхиж явдаг гэж жагаад уул нь асрагчтай үлдээдэг. Тэгээд ингээд орхиж явдаг. Тэгээд нэг удаа ирсэн чи хүүхэд нь тэгсэн. Тэгээд нэг юм гадны юм процесс толцсон. Тэрнээсээ болоод амар зовоогоол ингээл маш их бүр ингээд итгэл сэтгэлээ алдж байгаа ээжийн дүрийг бүр амар гаргадаг. Ингээл угаасаа үзэж чад бүр ингээд за энэ хүүхэд нь угаасаа бүр ингээд авралгүй юм байна уу? Одоо тэгээд хүүхдийг бараг алах юм уу? Яах юм? Одоо тэгээд амар царай мэрт бол. Тийм ээж нь одоо ингээд бараг ингээд сүултдээ ингээд шийдэл гаргаад одоо ингээд шийдэх ёстой болох юм байна гэж бодохоор бүр ингээд киноны турш бүр ээж нэг сонголт хийх ёстой болох юм бэ. Ээж нь бүр ингээд сүулт нь л яг нэг шийдэл гаргаад нэг шийдвэрт хүрээд тэгээд охиноо болоод ингээд алан эсвэл энтиг ингээд бараг хамт амьдрнаа. Сонголтод ээж нь өөр тулах гэсэн үг шүү дээ. Иймэрхүү юм болно гэж ингэж юм их боддог. Тэгэнгүүт яг хамгийн сүүлийн санвартай ирдэг. Нэр нь хэм блэ? Гэсэн. Хин Herman гэсэн мэдэг лөө. Marin юм байна. Mary. Marin гэдэг нэртэй exorcism хийх гэж. Энэ ингээд тэр үедээ ингээд exorcism гэдэг зүйл байхгүй болсон. Тэгээ хийдэг санвартууд аягүй цөөхөн болцсон байсан үед тоххой. Тэгэнгүүтээ энэ Marin гэдэг санвартан болохоор өмнө нь хэдэн жилийн өмнө Африкт нэг exorcism хийжсэн байна. Тэр нь бүр ингээд хэдэн сар үргэлжилсэн. Тэгээ өөрөө үхэхэд төгсөн гэд тэнгүүтээ энэ хүнийг дуудаж авчирдаг байхгүй. За энэ дуудаж авчираад гэрт нь ингээд шүн ингээд таксин сууж агаад таксигаар ирдэг байхгүй юу. Тэгээ буугаад ингээд цогцдог яг нэг шот өгдөг. Тэр шот бол бүр үнэхээр гоё шот заяа. Бүр ингээд үнэхээр iconic shot заяа. Interesting. Энэ shot-ыг тэгээ дараа нь кинонууд дээр ашигласан ч үгүй юм бүр. Тэгээд бүр юм амар iconic. Тэгээд энэ надад энэ shot ингээ анх үзэж хат бүр ингээд амар таалагдчихсан байхгүй юу. Яг ингээд хашааны гадна ирээ зогсдог байхгүй юу. Тэнгүүт ингээд хашаанаас ингээд наашаага ингээд гадна хэсэг ингээд ханахууд ингээд тав арахууд зогсож байгаа. Тэнгүүт тэр дотор гэрээс хоёр давхар байшингаас гарч байгаа гэрэл тэр хашааны дотор тэр чигээр нь цагаар болчихдог байхгүй юу. За. Тэнгүүд нэг юм одоо ингээ hope биднэрт ингээ сүүлийн биднэрт ингээ сүүлийн hope өгч байгаа байхгүй юу. Энэ хүн ирээд бүх юм ингээ болох юм шиг байна. Одоо энэ хүнд нэрээ итгэл өгж шүү. Энэ хүн одоо ингээ бараг энэ охиныг аварчих юм шиг байна. Тэр чинь угаасаа яг эцэст нь гарч ирж байгаа тий. Тэгээ энэ хүнд ингээ гिचх юм шиг байна. Тэгсэн чинь би ном уншижсэн чинь Exorcist гэх киноны тухай бичсэн тэнгүүтээ энэ shot ингээ бүтэн томоор гаргацсан. Энэ тэр номон дээр болохоор Marin тэр ирдэг хэсэг it's a light at the end of the tunnel гэж байгаа байхгүй юу. Яг тийм мэдрэмж өгдөг. Энэ бол бүр үнэхээр гоё shot. Тэгэл орж ирээл үйл явдал болдог. Энэ киног бол би үзэх ёстой кинонуудын нэг гэж бүр number 1 ерөнхийдөө үзэх ёстой кинод гэж миний гарах ёстой кинодаас бүр ингээд хамгийн хүмүүст заавал байдаг. Тэгээ хүмүүст үзгэж шахдаг гэж насаа. Psycho-г марлаа шахсан шигээ хүмүүст Exorcist-ыг бас шахдаг. Psycho-г би гэхдээ нэг Hitchcock-оос болоод үзмээр санагдаад байна. Гэтэ нэг тийм ингээд нэг тийм цаанаасаа би өөрийнхөө компьютер дээр ингээд Hitchcock, Psycho гэж таалтай үзэх төрлийн юм биш аа байхгүй. Тэнгүүд ингээд бүртөө маань надад үзүүлээд баярлаа. Зөвхөртэй. Тэр киног надад үзүүл. Тэр ихтэй үнэхээр гоё кино шүү. Гоё кино шүү. За ингээд ер нь бол миний өөрийн сонгосон classic horror films ингээд дуслаа. Yay. Look TV дээр бүгдээрээ байгаа. Psycho байхгүй шүү. Psycho-гийн өөр нэг хийцэн байгаа. Гэтэ Psycho-гийн өөр газараас үзээд Look TV дээр Rosemary's Baby, Exorcist хоёроо би өөрөө энэ хоёрыг тавтаж үзсэн сайхан. Тэгээд үзээрэй гэж зөвлөж байна. Энэ бол маш гоё. За одоо орчин цаг үед horror movie хэрхэн хийгдэж байгаа вэ? Conjuring ч гэхдээ яг ингээд horror movie дээр яг ингээд орчин үедээ ингээд сайн кинод орно өстэй. Тийм шүү дээ. За хоёлаа Conjuring ч бүр universal юм биш тий. Одоо Annabelle шүү дээ. Тэнгүүдэд тэр Nun маань юу мүү гэсэн юм. Бүгдээрээ нэг Conjuring universe. Тэр Marvel universe гэдэг шиг. Тийм.
За Conjuring бол 2013 онд хийгдсэн кино байгаа. Хамгийн анхных нь уу? Тийм. Тэгээд би нэг сандын би кино театрт үзчихсэн. Би бол кино театрт үзэж байгаагүй яг тэгтээ гарсныхан дараа нь яг татаж үзчихсэн. Тийм. Conjuring би кино театрт үзчихсэн. Амар хайжсэн. Амар муухай байсан шүү дээ угаасаа. Yo fuck. Гэтээ ядчихах нэг аим шиг кино үзсэн. Би ингээ хүчндүүлээд үзсэн байхгүй ингээ гэр бүлийнхаа маань үзьгээ тэгээд ингээ бүгдээрээ ингээ хамтдаа үзсэн байхгүй. Яа, гэрэл мэлээ унтрааж байгаа л бөөндөө ингээ. Амар. Би яг үзчихэд амар айгаал лээлэг үзэж байхдаа ингээл орой яаж унтнаа гэж бодож байсан байхгүй. Тэсэн чи киноны сүүлд нь ингээ нэг юм аврал болоод дуусдаг штэ. Бүх юм нэхгүй ингээл гэгээлэг. Манай хоёр гаш гэрэл цацруулж байгаа. Яг тэгэж наран гарч ирдэг ш. Тэгэл би за энэ кино ийм гоё юм болоод дуусч хахад гэсч сүлд нь bam based on a true story. Харин тийм. Oh shit. Харин тэрийг нь би яг сонсчод буруу ингээ шоконд орж ирж ингээ жинхнээсээ хүмүүс тийм тохиолдчихсэн ч гэх шиг бол. Харин тэр чин зүгээр ингээ миний хувьд л те кинон дээрээс л үз. Кинон дээр л юм байдаг. Бодит амьдрал дээр юм байдгүй л гэж би боддог хүн байсан байхгүй тэр. Тэгсэн чи яг тэр киног үзчихэд миний тарих буруугаар иргсэн байна. Жинхнээсээ ийм байдаг байсан юм уу гэж бүр ингээ шоконд орсон. За, Conjuring-ийн найруулагч болохоор James Wan гэдэг малаз гаралтай Австралид найруулагч байдаг. 1977 онд төрсөн. Малаз гаралтай Австрал юм шиг. Interesting. Тийм, малаз төрөө 5-6 настайд нь ээж аав нь Австрал руу immigrate хийгээд тэгээд тэндээ ингээд өсөөд тэгээд Австралид иргэншилтэй Австрал найруулагч. За, тэгэнгүүтээ төрөөчийн дугаар дээр ирсэн Saw гэд хөрөө гэд кино ч болохоор манай James Wan гэдэг найруулагчийн маань анхны бүрэн хэмжээний кино байгаа. Тэгээд тэрнээс хойш series-ийг хийсэн. Тэгээд нэлээд их кино. Ер нь аим шиг кино байдаг шүү. Ер нь аим шиг кино байдаг. Тэгээд яг сайн кинонод шүү дээ. Тийм. Тэгээд явж байгаад Conjuring Universe-ийг ер нь өөрөө зохиоод Conjuring хийж эхлээд тэгээд Ed болон Lorraine Warren-тай өөрөө хамтарч киногоо хийж эхэлсэн. Тэгээ бүр яг тэр кинон дээр гардаг Paranormal Investigators гэдэг тэр хоёрыг тэр paranormal юм судалдаг тэр хоёр тэрнэртэй байлддаг тэр хоёр хосодтой өөрөө нийлж ингэж тэр тохиолдлуудаа хийгээд тэгээд ингээ киногоо хийж эхэлсэн байгаа. Надад Conjuring-ийн амар надад тэр үед одоо бол битээр бол сая классикуудаар тэр үеийн хүмүүс тэгжсэн гэж бодъё. Одоо битээр жинхэнэ миний өөрөө одоо манай үеийн хүмүүс надад болохоор ингэж бодчихсон байхгүй ингээ нэг аим шиг кинонууд ингээ ер нь байж лээдэг тэр нэг юм jump scareтэй тий ингээл ингээ ойлгомжтой scareтэй ханаас нь юу болох гэдэг одоо ингээ аим ингээл амар юм obvious-тэй бүр ингээ нэг юм цаанаас нь ингээ харахад амар easy болцсон үе байсан. 2010 оны сүүлээр 2010 он тий 2011 12 оны тэр авт юм уу? Аим шиг кинод гарахтаа ингээд амар юм predictable гэдэг штеп. Хаварлахад амар easy, амар амархан. Одоо энэ кино юу харин хаагаас ингээд одоо энэ кино одоо айлах чинь гэдэг ч юм нэг юм одоогийн гихч чинь гэдэг угаасаа мэддэгдээд байдаг. Тийм үе байдаг шүү. Тэгээд яг нэг тиймэрхүү ерэн яг тиймэрхүү үе болцсон аим шиг кино яг тиймэрхүү болцсон тэн дээр гаццсан байхад Conjuring гарч иж юу аим шиг киноны жанрыг дахиж сэргээж өгсөн. Тэгт үнэхээр аим шиг юмсан. Тийм. Тэгээд ер нь James Wan бол ингээд өөрөө тэрийг сэргээгээд нэлээд том болгоо. Тэрнээс өмнө Insidious хийсэн. Insidious нь уусаа амар сайн кинод байсан. Тэгэнгүүтээ Conjuring хийгээд Conjuring бол одоо ингээд Conjuring-ийн дараагийн анги гэхэд хүмүүс бол алидийн хүлээлт үүсгдэг болсон. Бүр тийм одоо бүр universe болцсон байна гэдэг. Угаасаа ингээд байнга үздэг болсон. Тийм ингээд Conjuring гарсан л дараагийн анги байнга үзэн. Гэхдээ ингээд за энэ анги жоохон муу болчлаа гэж бодсон ч гэсэн дараагийн анги бүгд үзчихэл байдаг. Тийм байдаг. За тэгэнгүүтээ гэхдээ тэр нөгөө нэг яг ингээд кино дууссаад ингээд төгсгөл нь яг тэр нөгөө нэг яг ингээд бодит амьдралынх нь ингээд юунууд байдэн штэ яг ингээд тэр ингээд зураг бичлэгнүүд байдэн штэ бүр яг ижлэхэн үг мөг хэлж байгаа яг ижлэхэн шотууд яг ингээд дуурайлгаад хийцэн яг ингээд дуурайлгаад хийцэн тэр бичлэгнүүд нь бүр яг амар байсан надад яг ингээд ижлэхэн хүмүүсийг нь олцсон тэгснээ бүр яг үнэхээр аим шиг би тэгтээ нэрнгэсээ яг тэр киног 2013 онд үзчихэд нэрнгэсээ бодит амьдралын юм болт юм байна гэдгийг мэдчихсэн штэ яг ингээд яагаад ч юм угаасаа аим шиг кино үздэггүй нэг тийм айхыг хүсдэггүй болохоор тэр талаар ингээд судалдаггүй ингээд боддоггүй байж байгаад яг ингээд тэр Conjuring үзсний дараа яг ингээд үнэхээр ийм боллоо гэж үдээ.
Conjuring кино болохоор үргэлжлэх хугацаа 112 минут байдаг. Тэнгүүтээ 20 сая доллараар бүтээд 319.5 сая доллар бокс офисоос ашиг болсон. За тэнгүүтээ үйл 20 сая 319. Тийм. Хэд дахин хийцэн бэ юм чи. Йоо яадаг юм аим шиг кино их үү? Харин аим шиг кино ер нь алаад байгаа сте. Харин тий. Тэнгүүтээ үйл явдал нь болохоор pairing гэр бүл ингээ шинэ байшин худалдаж аваад амьдарч эхэлдэг. Тэгээд энэ үйл тэгсэн чинь ингээд нэг худалгүйгээр ээж болон хүүхдүүдэд нь янз бүрийн ер бусын сонин зүйлс тохиолдож эхэлдэг. Сүнс харах, биеийн тавгуудах, ээжийнх нь бие муудаад байдаг штэ. Тэнгүүтээ энэ тэндгүү мэддэлгүй ингээд энэ тэндээ цоожлогдож маашлагдал ингээд энэ тэндээс юм харж мараал, энэ тэнд юм дуурч мараал амар ийм үйл явдлууд нилээх болж эхлээд яг тэр за болж эхлээд тэгээд тэрэнд нь тэрийг өөртөө ойлгохгүй зөндөө эмлэг бүх юмар явж агаад paranormal investigators болох Ed болон Lorraine Warren гэдэг хоёр хүмүүсийг авчруулад тэр хоёроор туслуулдаг. Ийм үйл явдал гардаг байгаа. Яг нэг одоо ингээд яг байшин нүүж очсноос хойш ингээд яг ингээд гэр бүлийнхэн гишүүн болгонд бүр ингээд гишүүн тус бүртэн яг ингээд нэг юм тохиолддог шүү дээ. Нэг зүйлүүд аим шиг зүйлс. Яг тэр зүйлүүдийг яг ингээд харангуут яг ингээд одоо ээж нь бол яг ингээд эзэмдүүлдэг шүү дээ. Тэнгүүд ингээд бусд нь болохоор бусдын тэр өдөөж байгаа одоо тэр нэг ингээд нэг тийм аим шиг бидрэг айлгаад байгаа нэг тийм хүчин зүйл байгаа шүү дээ. Сүнс ч юм уу тийм ингээд нэг тийм хүчин зүйл байгаа шүү дээ. Тэр нь болохоор яг ингээд бос ээжээс нь босоод бүх гэр бүлийн гишүүдүүдийн яг нэг айдсаар нь тоглолт хийгээд байдаг. Тэ тэр нэг хамгийн баг хүүхдээ байдаг штэ. Тэрнийх нь нөгөө айдс нь Slenderman байдаг штэ. Наа чин юу? 2 дугаар анги. Тийм үү. Аха. 1-р анги яадаг лээ. 1-р анги яагаад вэ? Яг нэг гэр бүл 4 охинтой ч үлээ гэр бүл очоод тэгээд юу гэдэг лээ ээж аваа хоёр очсон чинь нөгөө яа доошоо зойрлууч basement-ийн хэсэг рүү орсон чинь ээж ханаж гिचдэг. Тийм. Тэгсэн нөгөө нэг тэр чинь нөгөө нэг юм юу яагаад байдаг тийм. Тоглоом тоглож идсэн нуурдаг тоглоом боломжлоо. Тийм. Тэгсэн чинь нөгөө нэг ингээд юу тийм. Тэгээ basement-т нь ер нь тэр яг нууцлаг юмнууд нь байгаад байдаг те. Тийм. Тэгээд ээжд нь exorcist гэдэг шүү дээ. Exorcism гэдэг шүү дээ. Тэнгүүтээ ээж нь нөгөө юмда possessed болсон. Тэгэнгүүтээ тэр гэрт ингээ үйл явдал болж байгаа нь тэр гэрт байгаа тэр сүнснүүд нь болохоор энэ хүүхдээ алдаг. Тийм ээж мэж. Тэгэнгүүтээ тийм ээжийн сүнс бас байдаг. Тэгэнгүүтээ тэрнээс бод хүүхд мөхтэй ингээд тэгээд ер нь тиймхэн болоо. Тэгээд ээжийн золиослоод ингээд ээжийг ингээд possess хийсэн. Тийм болоод байдаг. Ер нь бол нилээн надад бол миний ойрын одоо хэдэн жил үзсэн аим шиг хавьдаас бас нилээн дээгүүр үнэлэгддэг кино. Conjuring бол нилээн үйл явдал болж байгаа. Тэгээд энэ бүх юм нилээн одоо ингээд Ed Lorraine хоёр өөрсдөө ингээд яг тэр хоёр жинхэнэ хүмүүс нь байгаа. Зохиол дээр нь тусалцгаагаад явсан гэдэг утгаар ч юм нилээн нэг тийм authentic юм амар ихтэй. Надад тийг санагдаад байхгүй original юм шиг те яг ингээд болсон үйл явдлыг амар яг үн зөвөөрнийх уран зохиолын хэтрүүлэг байгаа. Гэхдээ нэлээд ингээд юм гоёор гаргаж өгсөн. Тэгээд яг хамгийн сүүлийн үйл явдал гэсэн тэр гэр бүлчин амьд штэ. Тэнгүүтээ тэд нэр ингээд өөрсдөө бүр сетэн дээр ноцсон гэж аахгүй юу. Манай хуучин машинд ямар адилхан ингэж ингээд зөндөө уулзлээсэн. Тийм. Сториг нь бол яг стил хийж байгаа. Тэнгүүт тэр сториг нь амар гоёор бариад хүмүүст яаж айгахаар те ингээд зөвүүн хүмүүсийн айцыг хүргэж үзүүлэх үү гэдгийг амар яасан. Тэнгүүт нэг эн чинь болохоор R-rated гэж явна штэ кино театрууд ерөнхийдөө ингээд рейтинг өгөхдөө бид нар чинь ингээд R-rated гэхэлэр 17 наснаас доош хүмүүс үзэж болохгүй гэдэг ч юм уу. Тэгэнгүүт R-rating-ийн үнэлгээг яаж өгдөг вэ гэхэлэр ямар нэг нүцэглэлт, секс, хүчин дэлт тэгэнгүүтээ ёс бус яриа, хараалын үг хийх хэрэглэх, тэгэнгүүтээ архи тамхи мансууруулын бодисын хэрэглээ их тэгээд цус даллаг гэсэн зүйлүүдээс хамаарч юу нь бол R-rating өгдөг байхгүй юу. Тэнгүүд энэ кинон дээр тийм зүйл бараг байдаггүй. Тэгсэн мөртлөө зөвхөн аимшигын хүн цоцоох айх тэр айдас нэх гэдэг болохоор тэрнээсээ болоод R-rating өгсөн. Тийм. Тэгээд би нэг юм сайн юм болсон заяа. Тэгэл 17 өрөг хүүхдүүд үзчихэл байдаг шүү дээ. Би 17 өрөг хатал үзсэн. Би бол яг дүүгээ үзүүлсэн. Манайд тэр үед 15 тайсан. Тийм. Тэгээд би нэг амар юм болж байсан. За тэгсэн чинь
parent гэдэг гэр бүлийнхэн нүүж орохоос өмнө 8 үеийн гэр бүлтийн амьдрал тэгээд тэнд насарсан байгаа байхгүй юу? Эд Лаурен хоёрыг ирээгүй бусад бүх гэр бүлүүд өгсөн. Тэндээ өгсөн гэж. Тэнгүүтээ Andrea parent талаараа ингээ хэлсэн байгаа байхгүй юу? Тийм based on true story юм уу яг тэр өгсөн нь үү? Тийм үнэ. Энэ бол яг үнэ. 8 үү? Тийм 8 үе амьдэрсэн өмнө. Тэгэхээр чин бүх 8 ээж нар нь хүүхдүүдээ алсан гэсэн үг үү? Дэмэдгүй ямар байдлаар өгсөн. Тэнгүүтээ ингээд өгсөн зарим спиритүүд зарим сүнстэй тэр зүйлүүд нь ингээд яваагүй гэрээс нь тэднэр нь ингээд ирэхэд ингээд угаасаа ингээд 8 ингээд гэр бүлийг хаант хийцэн юм чин тэр сүнс нь бараг илүү ингээд юм хүчтэй болсон тийм. Тэнгүүтээ тэнчэнээс яг уучраа олцсон сүнснүүд байсан байж шүү дээ. Амар сонирсон хүлээ ингээд нэг юм бичигдсэн хөхлүүд нь болохоор 2 амиа орлолт 1 хордлогоор тэнгүүтээ нөгөөх нь 11 настай охиныг хүчндээд алдсан. Тэнгүүтээ 2 живсэн. Тэнгүүтээ 4 залуу болохоор хөлдөж өгсөн. Яа ямар амар юм бэ? Арайш. 4 залуу хөлдөж өгсөн гэсэн чинь шууд надаас Shining санаанд орлоо. Хөө Shining чинь гэхдээ классик аим шиг кинонд орно сте. Мөн штэ. Орлог үйл. Shining-ийн дуун бүр амар те. Conjuring одоо яг Conjuring 2 гэж нээсээ ярьсан шүү дээ. Тэр чинь болохоор Conjuring 2 Англид болсон үйл явдал. Тэгээ бас хин Lorraine тэр туслах гэж ирсэн байгаа. Тэрэн дээр нэг баг хүн нэг юм Slender Man-аас айдаг. Тэр тэгтээ амар гоё. Яг тэр хэсэг нь амар тий. Хоёр байшингаас тий. Энэ өөрх нь юм тоглолтог юм. Тий ингээд эргэлдээд байдаг шүү дээ ингээд. Тэгсэн чинь ингээд эргэлдээд ингээд явж яснаа Slender Man болсноо яг тэр нөө шатны тэр нөө хонглоор нь ингээд өөрлөө нь ирдэг хэсэг бүр амар тий. Тэгтээ ингээд одоо ингээд бодонгууд яг Conjuring гэн тэр нөгөө нэг яг нөгөө нэг аим шиг хэсгүүд нь ингээд их аим шиг кинонууд чинь ингээд тус тас гэл бүр ингээд амар цочоож бож байгаа ч юм ингээд пан гэл ингээд амар юм болдог шүү дээ. Тэхгүйгээр яг ингээд нөгөө нэг ингээд нөгөө нэг fade in хийж орж ирээд. Тэгснээ тэгж уусгаж амар smooth айлгадаг те. Гэтэ тэр нь яг тэгэнгүүт бүр илүү амар одоо юм илүү мэдрэгддэг бүр доторлуу маань орж Порланд ус шингэж байгаа юм шиг тийм юу ч яриад. Тийм ба. Гэтэ тэр нөгөө хиддгээр ангийн чилээ тэр нэг хамгийн сүүл мүлээсээ яхаад нөгөө сандал дээр нэг өвгөн байгаад байдаг. Тэр чинь 2 ихгүй. Тийм л үү. Начаар дуран ингэ. Тэр л миний ангид үлдчихээ. Тэр яг миний сэтгэл төвл үлдчихэж байгаа. Тэр 2 дугаар анги чамд амар үлдчихжээ. 2 дугаар анги гэдэг надад угаас амар таалагдсан байна. 1-р ангиг бол би санаж нөгөө 4 охинтой тэр нөгөө ихчдүү 2 нөгөө нэг хажуу талтай 2 тийм 2 тэнгүүтээ намаа ягаад татаад байгаа юм чи амар өвхөөнтэй мөртөд. Тийм боо юм болоод байдаг тийм. Тийм. Тэгээд 3 дугаар анги нагаа саяхан гарсан. The Devil Made Me Do It гэдэг нь шүү дээ. Энэ бас Америкт бас яг үйл явдлаас тэрийг бол үзсэн. Тийм. Тэрэн дээр энэ Exorcist-ийн тэр нөө сүүлийн санвартын хэрдгийн юу ирдэг байхгүй юу? Омаш идэх байхгүй юу? Яг адилхан ингээд таксинаас буугаад ингээд гадаа ингээд нэг юм юуны сэри одоо годомшийн нэг гэрэл ингээд дээр насцсан. Тэг ингээд цаана ингээд байшин ингээд наана ингээд санаа. Шангийн мадны гэрэл. Тийм. Ингээд цогсож идэг. Яг тэр омаш бол бүр яг байдаг. Тэнгүүтээ энэ хэрэг бас амар сонирхолтой хэрэг өсөл та. Тэр чинь юмд possess болонгод өхөн алдсан байдаг шүү дээ 3 дахь ангид. Тэнгүүтээ энэ Америкийн түүхэнд анх удаага болон одоо ингээд анхны удаа тэр хүнийг яг юуг үж үзсэн юм бэлээ? Буруугүй гэж. Ягаад тэгэхээр ямар нэгэн тийм demonic юмар possessed болсон гэдэг тийм шийдэл анх удаага гарсан. Тэр үед ч угаасаа нөгөө нэг эрүүгийн хууль өөрчлөгдсөн үе байсан. Шинжилэлт эрүүгийн хуулийн шинжилэлт тэгж орсон байхгүй яг нөгөө нэг ингээд одоо ямар нэгэн зүйлд ингээд hypnotize болцсон байжгаад яг өөрийнхөө ухамсараар биш ямар нэгэн зүйлд эзэмдүүлснээс болоод хин нэгэнд ингээд хохирол учруулсан бол тэ одоо зөв нэг одоо тэр чинь нөгөө нэг юу болоод байгаа байхгүй субъектив гэмт хэрэг байхгүй тэр нөгөө ингээд өөрөө хүсээгүй болохоор тэр ингээд хөнгөлж болоод байгаа байхгүй тэр нэг субъектив гэмт хэрэг чинь бол яг ингээд өөрөө хүсэж ингэж аалж малсан ч юм уу яг өөрөө хүсэж хүнийг залилсан ч юм уу тий яг тэрийг ингэж салгаж өгсөн эрүүгүй хөлн тий харин тийм тэгээд тэр үед тийм болсон юм бэлээ
Тэгээ амар сонирхолтойс надад юм. Тэгээ тэр ангич надад ер нь таалагдсан. Ер нь Conjuring-ийн ангиуд яг Conjuring гэдэг нэртэй кинонууд нь бол амар дэж үгийгддэг. Nan буюу Annabelle хоёр бол надад таалагдаагүй. Nan дүр амар инээдтэй байсан. Нийтмийн кинонууд байсан. Бүр яах гэдэг. Annabelle гэхдээ бас жоохон нөгөө нэг юу яагаад гэдэг юм бэ? Annabelle Creation гэсэн үүсгээд байдаг. Тэр нь амар дэж байсан. Тэр нь яадаг нэлээ. Сандгаа яг ч гэсэн Annabelle Creation гэсэн сүлд нөгөө охиныг нь юу яагаад байдаг вэ? Тэр чинь Nan илүү. Annabelle муу охиныг нь яадаг. Тэрний climax хэсэг гэхдээ амар гоё шүү. Тийм, тэр бол гоё. Annabelle бол амар дайггүй. Annabelle-ийн нэг өөр Annabelle Creation жилүү нэг ангид юм аа. Тэр анги амар тэнэг ангисан. Тэр угаасаа James Bond хийгээгүй. Тэгэнгүүтээ тэр одоо чиний яриад байгаа тэр нэг Ed Lorraine хоёрын охиныг яадаг possess хийгээд ингээд идэг шүү дээ. Жоорлож марлаа ингээд идэг. Тэр анги бол айгуу дайггүй анги. Тэрэн дээр гэхдээ амартай нэг яг Lorraine өөрөө нэг юу яадаг. Astral аялал хийж явж байдаг те. Яа тэр бүр гэхдээ амар анги. Astral аялал хийснэ. Тэндээс хизээч гарч ирэхгүй юм шиг санагдаад. Тэр нөгөө юу чи юм лээ нөгөө нэг юм хаус байгаад байдаг. Тэгснэ тэнд нэг өвөө байгаад байдаг. Тэгснэ охин нь болохоор бүр нөгөө нэг юм бас нөгөө нэг ингээд юу ясаар агаад ингээд сатаник тим юмд ингээд автаад энэ тим хийсээр агаад ингээд охин ингээд хүн алж малдаг болцсон байжснаа. Basement-тэй охиныхон сүнс нь хорогдсон байдаг. Тэр чинь айл анги нэлээ. Ямар тач Annabelle, Conjuring тэд нар мөн. Мэдгүй юм наач ямар анги. Хамгийн сүүлд гарсан марсан анги наха. Нэг би яг тэрийг санахгүй байна. Үгүй ямар тач санаад байна. Тэр нэг охин нь ингээд юу яатсан. Дээр үед ингээд тийм буруу шишний юмнууд ингээ хийгээд хүмүүст ингээ хараал мараал хийч мэдэг хүмүүсийг алдаг байжснаа аав нь яг амьд байдаг байхгүй юу. Тэгээ аав нь болохоор яг ингээ хамгийн сүүлд Ed Lorraine хоёр талаар ингээ манай охин одоо ингээ ийм хүн байсан гэдэг жихнээсээ ингээ одоо ингээ юу яагаад ингээ хүлийн зөвшөөрөө тэгээ аавтай нийлж ээж охиныг нь дарж авдаг байхгүй. Тэгэхгүй бол охин бүр аим хүчтэй тийм юм сүнс байгаад байдаг. Ста мэдхгүй байна натах. Тэр чинь айл анги нэлээ. Ямар ч мөн Ed Lorraine хоёрын тэр хоёр бүр өөрсдөө байдیں۔ Тийм үү? Тийм. За ястаа мэдгүй байна. Наад ингэж мэдгүй. Зэвц энэ хараа Conjuring Universe болохоор за хамгийн ихнийхээ Conjuring 2013 оных. Миний яриад байгаа чинь Annabelle гэхгүй. Дараагийн хийсэн Annabelle нахаа да баг. 14 оных. Нэг арай өөр дээр үеийн кинод юм. Тэнгүүтээ The Conjuring 2 нь 2016 онд гарсан. Annabelle Creation 2017 онд гарсан. The Nun 2018 онд гарсан. Тэнгүүтээ The Curse of La Llorona гэсэн энэ бас амар зөв кино. The Curse of La Llorona манай гэж төлөө өөрсдөө сонир нэршээд. Энэ болохоор Мексик юм юу гэдэм бэ? Тэл гэдэг домог гэдэм билээ. Тэгээд тэр нь амар эвгүй. Бас ээж нь хамгийн сүүлд гарсан ингэ үзсэн юм чи. Үзсэн. The Conjuring, The Devil May Be Do үзсэн. Энэ Curse of La Llorona энийг арай өөрөөр уншд юм а би амар butcher хийгээд байна. Гэтэ энэ кино бас амар эвгүй. Ээж нь ингээ хүүхдүүдээ яатсан. Тийм угаасаа Мексик жилүүд тийм домог байдаг. Тэр нь болохоор тэр энэ хүүхэн нэг тийм дээр үеийн тийм хүүхэн ингээ нэг хүүхдүүдээ өөрөө төрүүлээд амар хайртай байснаа. Юунаас л бодлоо хүүхдүүдээ гэж живүүлээд алцсан. Тэнгүүтээ тийм ганц би хоёр хүүтэй ээж нарыг ингэж тэгж possess хийдэг тэр сүнс нь ингээ алах гэдэг. Тийм гардаг. Энэ бас амар таалагдчихсан. Тэр Devil May Be Do-д бас амар зөв юм байна надаа. Ингээд Марлагийн Nightmare болон миний аз жаргал гэж наа. Аимшиг киноны сар Halloween season юм байна. Spooky season. Spooky season болон Halloween баярыг тохиолдуулж хийсэн битэрийн 2 ангийн ингээд дуусж байна. Энэ анги дээр гой кинонууд ирсэн. Та бүгдэд үзмээр санагдсан байх гэж найдаж байна. Look TV дээр Psycho-гоос бусд нь бүгд байдаг. Psycho-г яг өөр юмнаас бол үзчихгүй юу. Тэгээд аимшиг кинонд бол угаасаа хамгийн чухал зүйл хөгжим гэдэг битээр маш их ярьлаа. Угаасаа хөгжим бол киноны бараг хийх 50% бараг хийдэг. Тэгээд аимшиг киног яг миний бодлоор нэг классик кино үзнэ гэдэг нэг юм амар сүртэй кино үздэг хүмүүс ингээл жоохон заавал үзэх хэрэгтэй юм шиг ингээ шахаад байдаг. Тэгээд одоо юу гэдэг чинь одоо чи Citizen Kane үзэх хэрэгтэй гэдэг ч юм уу тиймэрхүү ямар их байдаг штэ. The Godfather-ыг үзэх хэрэгтэй. Тэрийг чи үзээгүүл өөрөө бараг кино үзэн гэж нэрлж болохгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмудаас надад
хамгийн гоё миний өөрөхөд дуртай жанрынхаа яг тийм дээр үеийн киног нь юунаас эхэлжтэй яагаад ингэж одоо миний үзэх дуртай кинод юу нах ямар байсан юм бэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү стандартын хин анх тавьж хин ямар найруулагч гоё ойлгож өгсөн хин одоогийн энэ хөтөвшөнд эрэхтэн тусалсан гэдгийг харахын тулд би ингэж жоохон хойшоо үзэх дуртай дээр үеийн кинодыг. Тийм учраас классик юм дээр үеийн кинодыг үзэх бас айгүй гоё байдаг шүү. Тэрийг тийг үзээрэй. Тэгээ хоёрдугаарт бас найзуудтай те би 70 оны 60 оны кино үзсэн штэ гэж ярих бас bragging rights болно гэж. Flex жолно гэж. Гэхдээ ер нь аль яг өнөөдрийн ярьсан кинонуудыг ингээд highly recommend хийж байгаа. Тэгээд та бүгд яг ингээд үзхийг хүсэх юм бол Look TV-гээс ингээд ороод үзэх боломжтой. Яг ингээд одоо ингээд бодонгууд яг ингээд амар санагдчих байхгүй ингээд Look TV-д ингээд тэ бидний үзэх төртөө одоо яг түрүүний ингээд бүртөөгийн ярьсан ингээд хүмүүсийн ингээд чи тэр киног үзээг бол өөрийгөө кино үздэг гэж ярих хэрэггүй гэдэг ч юм уу тэр кинонууд нэг ингээд Look TV-д ингээд байжаад ихт ингээд баярлаа Look TV. Look TV-д баярлаа. Тэгээ бид хоёрыг ингээд сонсдог ингээ хүлээж авч яг ингээ байгаагаараа л бид хоёр байгаа тэрийгээр маань ингээ хүлээж авч сонсдог үзэгчдтэй бас их баярлаа. Тэгээ бид хоёр илүү ингээ та нартай ингээ яаж гоёор тэгээд мэдлэг боловсрал ч юм уу тий. За мэдлэг боловсрал нь цаашаа зүгээр ингээ тий ер нь бол киноны мэдлэг тий олохыг яг ингээ яаж зөвөр яаж гоёор ингээ олохыг ингээ бид хоёр ингээ ирмэлцдэг ингээ хичээж яваа болохоор биднийг үздэгт маш их баярлаа. Тийм шүү. Баярлаа. Дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлаа. Тэгээ өнөөдрийн кинодоо бүгдийг бүр highly recommended. Бид хоёр бүр дээр үеийнхээс ахуулаад одоо үеийн шилдэг кинодыг ярьлаа. Тэгээ яг одоо л угаасаа яг үзэх цаг шиг мөн шүү. Тэгээ би одоо ингэ бодонгуудыг Halloween-ийн үеэр л аимшиг кино үздэг хүн байгаа байхгүй юу? Яг жилдээ ганц удаа л нэг аимшиг кино үздэг Halloween-ийн үеэр. Одоо тэгэхээр чин өнөөдөр 5 дахь. Тэгэнгүүтээ хаасан бүтээсэн 31 өдөр байгаа. Тэгэхээр та бүхэн маань 31 хүртэл 4 хоног байна. 4 хоног сайхан аимшиг кино хаант хийгэрээ. Үзээд найзуудтайгаа нийлж үзээд, пари зохиож үзээд, тэг гэртээ гоё үзэх боломжийг Look TV маань. Тийм шүү дээ. Тэгэл гоё кино үзэлтэй айж магаал ингээл багада ингээл бөөнөр нийлж кино үздэг гэсэн шиг гоё шүү дээ. Тэгээд энэ бүх боломжийг Look TV-гээс үзэх боломжтой байгаа дээр үзцгээгээрэй. За ингээд өнөөдрийн дугаар энэ төрөд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Another day, another movie.